За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр Лизан ямар сэдвээр таарад уншлах хийх вэ гэхээр ерөнхийдөө 2026 оны ерөнхий төлөв байдлыг хийх болно. За өнөөдөр 2026 оны ерөнхий төлөв байдал энергийг үзээд ерөнхийдөө таны ажил карьер мөнгө санхүү ямар байх вэ гэдэг талаас нэлээд олон асуулт гаргаж иж дэлгэрэнгүй үзэх болно. За энэний дараагийн контентоор бичлэгээр болохоор 2026 оны астролог, эрүүл мэнд болон хайр дурлалын ерөнхий төлөвийг оруулах болно. За өнөөдөр бол ерөнхий энерги болон ажил карьер мөнгө санхүүтэй холбоотой зүйлүүдийг 2026 онд нэлээд дэлгэрүүлж үзэх болно. За тэгэхээр би ийм асуултууд бэлдсэн. 2026 оны ерөнхий энерги ямар байх вэ? 2026 онд юу заавал орхиж байж уушлах вэ? За 2026 онд таны амьдралд том өөрчлөлтүүд ирэх үү? 2026 онд болгоомжлох зүйлс юу хийснэ хэрэггүй вэ? 2026 онд ажил карьер ямар байх вэ? 2026 онд одоогийн хийж буй ажил бизнесээ сольсон дээр үү эсвэл өргөжлөх үү гэдэг талаас нь бас харцгаая. За одоогийн байдлаар ажил төрөлтэйч бай, ажилгүйч бай, хувийн юм хийдэгч бай, эсвэл албан байгуулалтад ажилтгч бай. Энэхүү одоо заримдаа та нар маань одоогийн хийж байгаа зүйлээ ажиллаа өргөжлөх үү гэдэг дээр эргэлзээд байгаа бол энэ дээр сайн анхаарлаа хандуулаад сонсчих болно. За тэгээ мэдээж 26 онд мөнгө санхүү ямар байх вэ? Ажил карьер мөнгө санхүүн дээр юун дээр анхаарах вэ? Гэх мэтчлэн маш олон талаас нь дэлгэрэнгүй үзэх болно. За тэгээ таалагдах бол subscribe дарахаа бити мартаарай, комент бичиж үлдээгээрэй. Надтай холбоо барих хаягууд, хувийн уншлага авах бол надтай холбоо барих хаягуудыг description box буюу гарчны доор заасан суван дээр холбогдох Instagram хаяг, Facebook хаягуудаа линкийг байрлуулсан байх болно. За мэдээж надтай холбогдох хаягуудын тодорхой байгаа. За бас онлайн дэлгүүрийн линк байрлсан байгаа шүү. За тэгээ би өнөөдөр бол чулуу тавилахгүй. Эдгээр 3 хөзрүүдээс та нар маань сонгох нэ. 1 дугаар нь 2 3 дугаар. Би дандаа хэлдэхдээ сандрах шаардлага байхгүй. Энэ бол яг хамгийн их татагдж байгаа эдгээр 3 хөзрөөсөө сонгоход л болох нь байна шүү. За би та нарт сонгох боломж хугацаа олгоё. За намайг ярьж байхад хөзрөө сонгоцсон байж магадгүй, эсвэл бичлэгээ зогсоож байгаа эдгээр 3 хөзрүүдээс сонгоод бүгдээрээ бүлгийн сонголтуудаа үргэлжлүүлээд үзэх нь байна. 1 дугаар нь, 2 дугаар нь хөзөр, 3 дугаар нь. За тэгээд subscribe дарахаа бити мартаараа илүү олон сонирхолтой бичлэг үзхийг хүсвэл би тэгээд 26 оны ерөнхийдөө маш их дэлгэрэнгүйгээр дараагийн контент дээр болохоор хэлсэндээ хайр дурлал, астролог, эрүүл мэндийг оруулах болно. За энэ удаагаар бол ерөнхий энерги, ажил карьер, санхүү дээр илүү төвлөрөх таарат уншлага мэрэгтүүлэг болно. За тэгээ бүгдээрээ олон юм уншаад яг 1 дугаараас эхэлцгээе. За 1 дугаарынхан маань 2026 оныхаа таарат уншлагадаа тавтай морил. За эдгээр 3 хөзрийг би сугалж гаргаж ирсэн байгаа. За тэгэхээр энэ хөзрөөрөө болохоор 2026 оны ерөнхий энерги ямар байх вэ? Юуг зав орхиж байж 2026 онд илүү урагшилж амжилт бүтээлтэй байх вэ гэдгийг харсан байгаа. За тэгэхээр Hierophant гэдэг хөзөр гарч иржээ. Та бүхний минь гол энерги буюу ерөнхий төлөв нь 26 оны. Тэгэхээр Hierophant хөзөр маань ерөнхий энергийн юу зааж байна гэхээр ерөнхийдөө дүрм, уламжлал, ёс зүй, албан ёсны замналаар урагшлах жил гэдэг зүйлүүд бол товч хэлэх юм бол гарч ирж байна. Өөрөө иймэрхүү утгатай зүйлийг энэ хөзөр маань төлөвлөдөг байх нэ. За амьдрал туршиж үзэх үеэс баталгаатай зөв зам руу орох чиглэл рүүгээ явна гэж харагдаж байна. 2026 онд илүү амьдралынхаа зөв чиглэл рүү орно, илүү ажил төрөлж байд юм, ер нь амьдралын хэв маяг илүү тогтвортой болж эхлэх жил харагдаж байна. За хууль бичиг баримт, шүүх, төрийн байгууллага гэрээ хэлцэлтэй холбоотой зүйлс ямар хэрэг өөрсдийн 2026 онд тийм амжуулах шаардлагатай зүйлүүд байгаа бол энэ тал дээрээ өөрийн чинь хувьд илүү давуу талууд гарч ирнэ. Ялалтыг хүртэхэд ойрхон
ойрхон гэсэн үг. Яг уу шүүх цагдаа дээр ч юм уу те эсвэл нэг бизнес дээр хуулийн дагуу шийдэх бичиг баримтны асуудлууд байгаа юм бол за хэрв та нар төрийн байгууллагад ажилладаг бол янз янзын хууль шүүхээр явах шаардлагатай зүйлүүд 2026 онд бол гарах шинжтэй гэсэн үг. Тийм болохоор ерөөдөө энэ байдлууд нь та нарт илүү давуу талтай 26 онд шийдэгдэх хэрэгтэй байна. За зарим хүмүүсийн хувьд бол ахмад хүмүүсээс тусламж аавн магадгүй өөрөө чинь одоо туслах хүн чинь ахмад настай мөртлөө маш их ажил карьер мөнгө санхүүдээр ч юм уу туршлагатай хүнээс зөвлөгөө авах байх. Эсвэл өөрийнхөө одоо өмнө суралцаж байсан сургуулийнхаа багшаасаа одоо хуулийн эсвэл илүү ажил мэргэжлийн талаар илүү зөвлөгөө авах ч байдаг юм уу. Зарим хүмүүсийн хувьд бол тийм бусдын одоо ухаалаг хүний те ахмад хүний туршлагаас тусламж авч өөртөө ажил хэрэгээ амжилттай явуулах шинжтэй гэж харагдаж байна. За мэргэжлийн зөвлөх зарим байгууллагуудаас өөрчн ажил карьер эсвэл тухайн бизнес чинтэй туслах хэмжээний дэмжлэг бас ирэх 2026 он гэж харагдаж байна. За өөрийн хувьд бол сэтгэл зүйн энергийн хувьд бол сэтгэл санаа илүү яс зүйтэй, ухамсартай, хариуцлагатай болж дотоод өөрчлөлт сэтгэл зүйн хувьд бол хий шинжтэй байна. Энэ жил өөрийнхөө зөрүүдлэг биш зөв тогтолцоонд орсноор амжилтанд хүрнэ гэдэг зүйлийг бол сахиусууд нь хэлж байна. Зөрүүдлэхгүй байвал илүү амжилтанд хүрнэ гэж байна. За тэгэхээр 2026 онд юуг орхих хэрэгтэй вэ гэдэг зүйлийг бол харахад бол дөрвөн зөрчих хууль тойрох орлого хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар дөрмийн бус хууль бус зүйл хийж амжилтанд хүрэхгүй байх хэрэгтэй. Тэгж оролдох шаардлагагүй. Угаасаа би та нарын нөгөө энергийг хэлсэн шүү дээ. 2026 онд Хирабанд төзөр маань юу илэрхийлж байна вэ? Гэхээр төзөр маань дөрвөн журам хууль сахлах батыг бас айгүй илэрхийлдэг хөзөр байхгүй юу? Тэгэхээр ерөөхдөө аливаа зүйлийг хийхдээ хурам эхлэх гэж орсон хэрэг үн шударга хуулийн дагуу явах хэрэгтэй шүү гэж зөвлөд байгаамаа. За Хирабанд нь уламжлал бас ёс зүйтэй байхыг бас шаарддаг үзэр юм аа. За тэгээд ямар нэгэн байдлаар дөрвөн хууль зөрчихгүй байх хэрэгтэй байна. Тэгжиж өөрчлөх 2020 онд юу заавал орхиж байж урагшлах вэ гэсэн шүү дээ. Тэрэн дээр бол энэ зүйл гарч ирж байгаа. За тэгээд би өөрөө мэднэ гэсэн бардам ганцаардмал шийдвэр гаргахгүй байхтай би өөрөө мэдэн чадна гэж бодохгүйгээр энэ хүзэр маань бас илүү өөрөөсөө туршлагатай, ухаалаг хүнээс зөвлөгөө авч хийж ажил карьердээ бизнес дээр альва шийдвэрийг гаргаж ивэл бас зүгээр юм уу шүү гэдэг зүйлийг хэлээд байгаамаа. Тэгэхээр эмх замбраагүй, тогтворгүй харилцаанаас зайлсхийх хэрэгтэй. Түргэн ашиг богино олохын тулд ийм богино амар хэлбэр замаар одоо хайж явсны хэрэггүй. Хуучин буруу дадалтай, буруу итгэл үнэмшил одоо буруу өөрийнхөө логик юм системээ солих шаардлагатай гэсэн. Ерөөсөн амар хэлбэр бизнесээ эсвэл одоогийн ажил карьераа урагшлуулах амар замаар маш их одоо мөнгө олохыг ерөөсөө тийм зүйлийг хийж болохгүй, тэгжиж урагшилна гэсэн үг. За одоо юу гэж ярих гэдэг вэ гэхээр зарим хүмүүсийн хувьд бол одоо сүүлийн жилүүдэд жоохон онлайнаар мөрөөдөө тоглоомд онцох гээд байгаа. Тэрнээс болоод маш их гэр бүлийнхэнтэй өөртөө мөнгө хувирдуулах, мөнгө санхүүгийн асуудлууд үүсдэг. Зарим нь бол coin, forex гэх янз янзын юм сүлжээнд ороод айгүйх нөгөө хөрөнгө оруулалт хийж ингээл маш их хувирдуулж байгаа зүйлүүд бол айгүй гардаг штэ. Шулуухан хэлгээд бол бас тиймэрхүү хурдан түрхэн аягаар, хурдантай түрхэн аргаар баяжих гэж шуналтаж муухарлаж болохгүй. Шударгаар ажил хөдөлмөрлөө хийгээд яваа. Бүх зүйлийг хууль ёсны дагуу хийгээд яваа. Тэгжиж чи 2026 онд илүү урагшлнаа, илүү амжилт гаргана. Мэдхгүй байгаа зүйлээ туршлагатай багшаасаа, ахмад хүнээсээ, удаан ажилласан ахмад ажилчингаас асууж тэгжиж бас ажил карьер дээр амжилт гаргах шүү гэдгийг бас давхар сануулад байна. За тэгэхээр манайхан ийм зүйл дээр бол анхаарах хэрэгтэй байна. Ерөөсөө юм амар хэлбэр араар амьдран гэдэг хуучин дадал зуршил байгаа бол үүнийг тас орхих хэрэгтэй гэдэг сахиусууд нь зөвлөж байна. За тэгээд 2026 онд юунд анхаарч урагшлах вэ гэхээр албан ёсны зам хийх замаар явна. Мэргэжлийн төвсөнд суралцах хэрэгтэй байна. Илүү өөрийнхөө хичээл сурлагаа өөрийнхөө мэргэжлээ сайжруулж суралцах, өөртөө багш авах, илүү сургалт семинарт сууж иж мэргэжлээ сайжруулж иж урагшлах юм байна. За өөрийнхөө ёс зүйтэй байж нэр хүндээ хамгаалах хэрэгтэй.
богино харилцаа богино хэмжээний замбраагүй харилцаанаас болгоомжил илүү гэр бүлийн харилцаанд анхаар эсвэл илүү уламжлалтай, тогтвор суурьшилтай харилцаа холбоотой бий болгох хүнд өөрийнхөө цаг зав зарцуулаарай гэж бас сахиусууд нь зөвлөж байна. За тэгэхээр хэрэг бизнес эрхэлдэг бол албан ёсоор баталгаажуулж тогтолцоонд оруулж удаан хугацааны ашиг олох дээр бас анхаараа. Энд дээр би дахиад хэлээд байгаа хуулийн дагуу, дүрм журмынхаа дагуу удаанчсан байсан хамаагүй тууштай явж иж амжилт хүрнэ. За тэгэхээр товч дүгнэлт нь юу вэ гэхээр 2026 он бол зөв замлыг сонгол шагнал авах жил болох нэ. Түргэн биш баталгаатай урагшлах замыг сонгоо, тэгжиж урагшлана. Таны өмнөтэй хаалга нэгдэж болох боловч нэгдэх боломж дүрм журмыг дагаарэ гэдэг зүйлийг бол сахиусууд маань хэлж байна. За бичлэгээ таслаад дахиж хийж байна. Сая яагаад гэхээр илүү нөгөө та нарт зориулсаад байгаа би дандаа ард нь ая дэвсдэг штэ контентн дээр. Тэр мэн арай жоохон чанга сонсогдоод хараа дууг нь багасглаа. За анхаарах зүйлсүүдийг бол хэлсэндээ яаж өөрчлөх вэ? Эрхийн энерги ямар ах вэ гэж. За энэ хөзрөөр болохоор та бүхний минь 2026 онд одоо би ихэд 8 асуултынхаа 8 байна уу? За нэлээд олон асуултынхаа ингээд дагуу үзээд явж байгаа. Болохоор тус-тусд нь ингээд хүзэр гаргаж ирж байгаа. За энэ дээр болохоор 2026 онд таны амьдрал, та нарын амьдрал том өөрчлөлтүүд ирэх үү гэдэг асуултыг сахиусудаас асуусан байгаа. Тэгэхэд бол сайн цаг ирнэ гэж харагдаж байна. Leisure, rest, holiday, pleasure, love, affection, kindness, happiness. You are worthy of affection, leisure, and pleasure. If you tell your family and friends how you feel, you will find that you are all on the same page and can work together effectively. Many people are rooting for you. If you spread love, it will find its way back to you, multiplied. За миний мэдрэснээр бол 2026 таны амьдрал томоохон өөрчлөлт гарна. Гэхдээ энэ гарах өөрчлөлт нь огцом гинтийн биш, зөөлөн боломж гүн гүнзгий тал руугаа ингэж шилжих хөдөлгөөнд орно гэсэн зүйлийг бол хэлж байна. Сайн цаг ирнэ 24 гэдэг тоо. Магадгүй энэ 24-ийн тоо та нарт чухал тохио гэж болно. Сар болгоны 24-ний өдөр эсвэл шөнө донд 24 цагтж байдаг юм уу те, нэг юм ямар нэг мэдээлэл өгөх эсвэл аттай зөвлөгөө тохиолохыг бас илтгэж хийж болно. Сар болгоны 24-нд ч юм уу те. За 2026 онд гарах амьдралын чинь өөрчлөлт нь юу гэхээр дотоод амьдрал гадаад бодит байдал руу сайнаар нөлөөлнө гэсэн. Энэ үзэр нь болохоор амьдралын хэмнэл удаашрч та өөрийгөө илүү анзаарч эхэлнэ гэж, илүү тайван байдал руу шилжнэ. Энэ дээр сахиусууд маань бас хэлжсэн те, ингээд ажил, карьер, мөнгө санхүү ер нь байлгаа зүйлтэй бас яарч битгий шийдвэр гаргаараа гэсэн энэ үзэр маань бас энд айгүй холбоотой. Сэтгэл санааны дарамт илүү тэгж түрэн шийдвэр гаргахгүйгээр ингээд алгуурхнаар урагшлах замыг сонгосноор тий сэтгэл санааны дарамт багасч эхэлнэ. За амрах илүү гэр бүлийнхэнтэй хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрснөөр илүү аз гэр бүлийн жаргал бусдаас хайр мэдрэх боломж нь илүү нэмэгдэх жил юм байна. За биел бүхний хийх ёстой, биел бүхнийг ар номлороо даах ёстой гэдэг хандлага алга болгож бусдын дэмжлэг өөртөө чинь ирнэ гэсэн утгыг бол хэлтгэж байна. Тэгэхээр том өөрчлөлт нь юу вэ гэхээр бол та өөрийгөө хайрлах, хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Харилцаа гэр бүлээр нуугдмал сэтгэлээ одоо нууж байгаа өөрийнхөө зүрх сэтгэлээ илэрхийлэх шаардлагатай гэж бас энэ дээр хэлж ийл да, дандаа дотроо халдгалаад байхгүйгээр хоёр биентэйгээ гэр бүлийн хүмүүстэйгээ ойлголцолж харилцаа сайжирснаар илүү хайр дурлал хайртай бодит мэдрэмжүүдийг илүү одоо авч эхэлх юм байна. Зарим харилцааны чинь одоо хувьд гэр бүлийн хүмүүстэйгээ ч юм уу эсвэл хосын харилцаатай хүмүүс маань илүү гэр бүлийн дулаан аюулгүй харилцаатай шатанд руу шилжин гэсэн үг. Тэгэхээр ерөөхдөө яах нь 26 онд гарах том өөрчлөлтүүд нь болохоор өөрийнхөө дотоод өөрчлөлт өөрийгөө хайрлахаас эхлэхээс гадна та нарын хувьд бол хайр дурлалын тал дээр бас илүү сайхан өөрчлөлтүүд гарч эхлэх шинжтэй байна. За тэгэхээр энийг бол дараагийн контентоор бүгдээрээ 2026 оны хайр дурлалын ерөнхий төлөв байдлыг эрүүл мэнд болон астрологт бий оруулна. За тэгэхээр гэр бүлийн амьдрал илүү дулаан аюулгүй шатанд очно тийм ээ.
За ингэснээр ерөөхдөө ийм сайн өөрчлөлтүүд 2026 онд та нарын маань амьдралд гарах юм байна. Хэрвээ одоо өөрийнхөө дотроо тичиж явж байгаасан хэцүү зүйлүүд байвал 2026 онд үүнийг зөөлнөөр алхам аажмаар сэтгэл дотроо бугалж исэн зүйлүүдээ гаргахгүй бол дотроосоо ядарч энерги алдах магадaltaй шүү гэдэг бас энэ дээр бол хэлж байна. Одоо өөрхөн зүрх сэтгэл чинь юу ч хэлж байна, юу бодож авдаг ойр тойрны хүмүүстэй те хэл хэрэгтэй байна. Амьдралын чанарын хувьд бол ерөнхийдөө өөрчлөлт гарна. 2026 онд гайхалтай өөрчлөлтүүд аялал амралтаар явах, илүү өөртөө гаргах, гэр бүлийнхэнтэй хайртай хүмүүстэй гаргах чөлөөт цаг нэмэгдэх юм байна. За амьдрал зөвхөн тэмцэл биш гэдгийг биеэр ойлгоод илүү тайван амьдралыг хүсэмжлэх нь илүү аливаа зүйл яаралгүй байж чадсанаар тайван амьдрал руу орох шинжтэй байна. Ад жаргал гадаад одоо амжилтаас биш дотоод тайвширлаас ирдэг гэдгийг илүү ойлгож амьдралын та нарын философитой амьдралыг харах өмсөгч нь өөрчлөх юм байна. За ийм өөрчлөлтүүд 26 та нарт мань гарах нэ. За ерөөхдөө 26 онд зөв замаа ер нь бол олж амьдралаас ад жаргал авч сурсан тийм жил сайхан жил болж өнгөрхнэ. Нэг дугаархны хувьд бол за тэгээд товч хариултаар гэвэл та нарын амьдрал том өөрчлөлт гарах уу гэвэл тодорхой хэмжээгээр миний хийсэн өөрчлөлтүүд бол гарна. Амьдрал чинь илүү амттай, зөөлөн ад жаргалтай тал руугаа болох нэ гэж 26 онд би болно гэж харагдлаа. За одоо болохоор дараагийн асуулт нь болохоор 2026 онд болгоомжлох зүйлс юуг хийсний хэрэггүй вэ гэдэг талаас нь бас ахуйсуудын зөвлөгөө авсан байгаа. За тэгэхээр энэ Kogar leadership гэдэг хуудасаар гарч ирж байна. You have come into your own power. Now is the time to take the lead of a situation and be strong using the power of intentions. Be clear with your purpose and define where you are heading. Өөрийнх нь тавьсан зорилготой маш тодорхой байлгаж байгаарай. Хаашаа явж байгаа сайн тодорхойлж байгаарай гэсэн утга байна. За тэгэхээр 2026 онд юуг болгоомжлох, юуг хийх хэрэггүй гэдэг энэ хөзөртөө нэлээд тод гарч ирж байна л да. За хит давмгаалах хүчлэн удирдахаас болгоомжл одоо өөрийнхөө хүчийг мэдэрсэн үедээ илүү өөрийнхөө ажил карьер дээр ч юм уу бизнес дээр мөнгө санхүүдээ нөлөөтэй болсныг мэдэрсэн үедээ бусдыг дарамтлах ч юм уу эсвэл жоохон өөрөө мэдхгүй хитрхи их бусдад дарамшихад үзүүлэх хамт ажиллах хэвээр эсвэл хамтран ажиллах хэвээр эсвэл бусдад тийм дарамт үзүүлэх өөрийнхөө бүх асуудлуудыг тулгаж миний хэлснээр хий гэсэн нэг юм жоохон эзэнгүүрх дарангуйлах маягтай хандлага гарах гэдэг байна. Ийм зүйлийг хийж болохгүй гэдгийг сахиусууд нь харуулж байна. Биел зүг гэсэн хандлага чинь одоогийн тухайн одоо хамт олонтойгоо ажилтдаг хүмүүс эсвэл бизнесийнхээ удирдлагуудтайгаа зөрчилдөөн үүсгэх шинжтэй болохоор болгоомжлоорой. Чимээгүй удирдагч амжилтыг авчин хэд сүрдүүлсэн удирдагч эсэргүүцэлтэй туулгарах 2026 он. Яарсан шийдвэр гаргах хэрэггүй. За энэ дандаа би бас дахиад энэ хэрэг банд үзэлтэй холбоотой сахиусууд ингээд уялдаатайгаас ерөөсөө бити яараа шийдвэр гаргаа. Амьдралын амар амгалан 50 зүйлийг мэдрээ гэдэг зүйлийг бол хэлээд байгаа шүү дээ. Уур сэтгэлийн хөдөлгөөнөөс гаргасан шийдвэр чинь түр зургийн ингээд урам зориг мэдэрсэн зүйлүүд чинь ингээд өөрсдөө чинь дараа нь алдаа эрсдэл гарах шийдвэртэй байна. Тэгэхээр том шийдвэр гаргахын өмнө доор заавал нэг шүнч гэсэн бод тэгээ энэ хэлээд байгаа тийм өөрсдөө туршилт ахмад хүнийхээ өг өөрийнхөө баг шахмад ажилчныхаа өг эсвэл мэрэгжлийн хүнээс зөвлөгөө ав сайн сонс судалж бодож иж альва ажил карьер бизнес санхүүдээр юм ямар ч зүйлдээ 26 онд яах нь гэхээр бодож шийдвэр гаргаж ич хийвэл ямар нэгэн хэцүү хүн эрсдэлд орохгүй байх боломжтой. За өөрийгөө дэндүү шахах хэрэггүй. Би хүчтэй, би даах ёстой, би хинч намайг орлохгүй гэдэг бодол чинь ингээд ядраана бүгдийг л өөрөө хийн, бусд нь хийж чадахгүй гэсэн бодлоо жоохон анхаарах хэрэгтэй байна. Ингэхгүй бол нөгөө ирч хүч энерги нь унаад байх шинжтэй байна. За сэтгэл санааны хувьд ингээд туйлдаад стресстэж магадгүй юм байна. 2026 онд те болгоомжлох зүйлс юу хийх хэрэггүй гэхээр бүхний ганцаараа өөр хэрэггүй. Хин илүү вэ, хин ялах вэ, хин дийлэх вэ гэсэн юм хүчний тоглоом бас тоглоод заавалчгүй бусцаас илүү гарна, заавалчгүй одоогийн ажил карьертэй эсвэл төрийн байгууллагт, улсын байгууллагт ажилладаг ч юм уу бизнес дээр, өрсөлдөөн дээр ялан гэж хитрхи
одоо эго хөтлөгдөд яваад ах юм бол ялахаасаа илүү ялагдах эрсдэл байгаа болохоор маш сайн аажуу тайван бодчиж хөдлөх хэрэгтэй. Энэ жилд ялалт дарахад чиглүүлэх биш байх нь тодорхой зорилгогүй алхам хийх хэрэггүй. Өөрийгөө чиглүүлэх хэрэгтэй. За be clear with your purpose гэж байгаа шүү дээ. Ерөөдөө картын гол мессеж нь болохоор өөрхөн бодож байгаа зорилготой айгуу тийм ойлгомжтой бай гэж аахгүй. Тэгээд юу яагаад юуны тулаа хаашаа гэж өөрсдөө асуухгүй бол илүүсэн зүйл чинь замхна. Яг юуны тулаа ингэж ажил карьер дээр өхөн хатан тэмцээд ингээд өөрийгөө зовоод байгаа юм бэ гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй байна. Тэгээд өөрийнхөө одоо ааш санхаар сэтгэл хөдлөл ажил карьераа зөв удирж зөв ашиглаж чадах юм бол 26 он нэр хүндчин өснө. Одоо тухайн иргэвчийн бизнес хийдэг, удирдлагын хэм түвшинд ажилладаг хүн бол тэгээд компани захиралч юм уу ер нь удирдах түвшинд ажилладаг хүн бол илүү манлайлал болон өөрөө чинь ажил карьер дээр хүмүүс нөлөөч нэмэгдэх нь байна. Өөрийн байр сууриа илүү баттгаж өгөх шинжтэй байна. За тэгэхээр 2026 онд бол боломжтой гол зүйлүүд нь товчхон хэлэх юм бол хитрхи их хүчлэх, хитрхи их ядрах, хит их би гэдэг өөрийгөө би хүн болгож өөрийнхөө эго дээрээ төвлөрөхгүй байх хэрэгтэй юм байна. Өөрөө чинь ялах арга гэвэл чимээгүйгээр сайн бод, тодорхой зорилго тайван манлайл, тайван ажиллаа удирдах хийгээрэй гэдэг зүйлийг бас сахиусууд минь та бүхэндээ сануулж байна. За ерхий энерги болон эдгээр за эхний 4 асуултанд бол хариулцнууд болгоомжлох зүйлс. Ерхий нэрийг харах хийсэн. За тийм байна. За тэгэхээр одоо 2026 оны ажил карьер мөнгө санхүү ямар байх вэ гэдгийг хараад за анхаарах зүйлсээс нь ахуулаад яриад явчих. За тэгэхээр 2026 оны ажил карьер мөнгө санхүүгийн ямар байх вэ? Юун дээр анхаарах вэ? Төлөв нь ямар байх вэ гэдгийг одоо бүгдээрээ харна. За тэгээд одоогийн хийж буй ажил эсвэл бизнесээ солих уу, өргөжлүүлэх үү гэдгийг бол үзээд явж байгаа хугацаанд тодорхой болгоод ирэхийг би хэлээд өгчüm. За тэгээд мөнгө санхүү, харна, ажил карьер ямар хөө байх уу, анхаарах зүйлсүүдийг бол харнаа. За тэгээд эхэлцгээ за би бас зөвлөгөө хүзэр бас нэмэлтээр татаж гаргаж ирсэн байгаа. За тэгэхээр санхүүгийн бие даасан байдал өөрийн хүчээр ашиг орлогоо босгоно гэж харагдлаа. Ялангуяа миний мэдээсээр энэ 26 оны 9-р сард байх магадлал илүү өндөртэй. Та нарын мөнгө санхүүгийн ашиг орлого илүү огцом нэмэгдэх шинжтэй гэж харагдаж байна. Чи хөдөлмөрлөгийнхаа үр дүнг бодитоор хүртэн та нар маа тэгээд өөрийн бизнестэй өөрийнхөө ур чадвар тулгуурлаж одоо хичээсэн зөв бүхэн чинь яг нөхөд та нарын орлогыг бол тогтворжуулна. Тодорхой хэмжээгээр баттай болох нь болон гэж бол энэ дээр бол харагдаж байна. Гэхдээ юу хэрэгтэй вэхээр удирдлага санхүүгийн дээгжүүр нь та нарт хэрэгтэй юм байна. Тэгээд ажил бизнес дээр чи гол шийдвэр гаргахч байх шинжтэй байна. Энэхүү нэг дугаараа сонсон хүмүүс үзэж байгаа хүмүүс маш их өндөр албан тушаал эрхэлдэг хүмүүс байж магадгүй тодорхой хэмжээгээр удирдах албаны тушаал хийдэг. За хувийн байгууллага, улсын байгууллагт, эсвэл төрийн байгууллагт, эсвэл өөрийн гэсэн бизнестэй хүмүүс байх магадлал их өндөртэй гэж харагдаж байна. Тэгээд дур зоргоороо айшлах хэрэггүй. Нэг та нар жоохон хэлээдсэн шүү дээ. Би л бүгдийг хийнэ гэсэн нэг эготой байх гэдээсэн шүү гэж түрүүн сахиусуудын зөвлөгөөр хэлсэн байгаа шүү дээ. Тэн дээр бас дахиж гарч ирж байна. Жоохон эгогоо дараад өгөх хэрэгтэй байна. Тэгээд албан ёсны ер нь бол бүх албан ажлыг ямар ч ажил бизнесийг хууль дүрмийн дагуу бас дахиж хийгээрэй гэдэг үзэр. Өмнөх та нарын одоо ерхий нийтэд херапент гарсан шүү дээ. За энэ дээр бас нэг херапент маань гарч ирж байгаа маа. За би шуураад тавьсан байна. За ерхий энерги ингээд тавьчих. Херапент хүзээр гарч иржсэн. Энэ дээр бас гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд 26 он гэхэд нэг одоо мөчлөг хаагаад шин төвшөнд гарна. Ажил карьерч вэ? Ажил карьертэй гэж харагдаж байна. Одоо энэ хийж буй зүйл чи 26 онд илүү нэг шатаар ахих шинжтэй байна. Магадгүй гадагшаа явж ажлаа илүү гадаад орон руу өргөн хүрээгээр өөрхөн ажил карьер бизнесээ тэлж магадгүй. За зарим хүмүүс нь ажлын шумбар гадагшаа явж ажиллаж амьдарч магадгүй юм байна. Заримын хувьд бол илүү онлайнаар бизнесээ ажил карьераа өргөтгөх эсвэл гадаад орон руу ямар нэгэн одоо хийж байгаа бизнесээ гаргахч байд юм уу. Тэмхүү зүйлүүдийг бас биэндээ
олж харж байна. За ерөнхийдөө өөрийнхөө урд зорилгоудаа хийх ёстой ажлуудаа дуусгасан цагтаа 26 онд өөрийнхөө одоо шагналыг бол та нар хүртэнэ. За найдвар тэ урт хугацааны одоо өсөлт дэвшилтийг бол энэ стар хөзөрнөөс би олж харж байна. Санхүү аажмаар тогтвортой сайжран шууд их мөнгө биш ч гэсэндээ ирээдүйн чиглэл нь бол ингээд өсөлттэй байх шинжтэй байна гэсэн үг мөнгө санхүүгөө. Тэгэхээр сэтгэлээр унахгүй байж чадвал та нар минь бизнес дээр, ажил дээр зөв замдаа явна 26 онд. За гэвч ганц хоёр анхаарах зүйлсүүд нь юу вэ гэхээр 9 of Wands-аас би тайлбарлая л да. Ядрах, хэтхий хөөргө хамгаалсан байдалтай байх те. Хит их ачаал авах ганцаараа бүхнийг өөрхөөс болгоомжлоо. За түрүүн бас би нэг савсуудын одоо оракл хөзрүүдээс гаргаж ирчихсэн шүү дээ. Ингээд өөрөө бүгдийг хийнгээд ахгүй бусын тусламжийг авах хэрэгтэй гэж хэлсэн байгаа те. За тэгээд өөрийнх нь нөөц болцох хүчээ зөв хуваарал одоо олон жилийн хийсэн ажил төрөлчин ч юм уу те бизнес одоо төлөвлөж исэн зүйл чинь одоогоор жоохон одоо 25 онд энэ жилдээ жоохон асуудалтай байсан байж болох ч одоо та нарт маань 9 сава энэ та нарт маань одоо ганцхан сава дутуу байна. Ер нь бол хийж байгаа зүйл чинь баг эцсийн үзээд амжилтаа үзээд баг болчих гээд байгаа болохоор замын голоос ухарч болохгүй шүү. Тийм болохоор энэ миний асуусан дээр одоогийн хийж байгаа ажил эсвэл бизнесээ салсан дээр эсвэл өргөжлүүлэх үү гэдэг асуултан дээр бол та нар бол одоогоор салсны хэрэггүй өргөжлүүлээд явандаа шагналаа хүртэх болно гэж хэлж байгаа. Тэгэхээр за бас энэ Hero Pen хүзээс харахад би дахин хэлээ мэргэжлийн зөвлөгөө аваа. Ямар ч одоо ажил carry бизнес дээр те дур мэдэн өөртөө бити эрсэл хийгээрээ нэг зүйлийг юм уу шийдэх гээд байгавал би өдөрт чинь би энэ компани захирал би босс нэм чи ингэж хийгээж бас заримдаа эгөөдө хөдлөгдөхгүйгээр зөвлөгөө аваарэ гэдэг зүйлийг дахин энэ дээр гарч ирж байна. Хэрвээ ажил карьераа амжилттай байлгая гэвэл туршлагатай хүн хуулийн зөвлөгөө авах хэрэгтэй, гэрээгээ маш сайн нэгтлэх хэрэгтэй. Зөв замаар явал ашиг гэрэн та нар биелсэн шүү дээ. Богино аргаар хурдан мөнгө олох гээд байх нэг сонирхолтой замаа товчлох гээд байх юм бол эрсдэлтэй шүү. Бүх зүйлийг хууль дүрмийн дагуу явуулж шудраг явуулж ээж амжилтанд хүрнэ гэсэн шүү дээ. Их хэмжээний мөнгө хурдан олохын тулд янз янзын одоо онлайнаар тоглох эсвэл суглаа эсвэл coin-д оролцох ч юм уу. Иймэрхүү зүйлүүдээс одоо сэргийлээрэ гэж хийсэн дахиж энэ дээр одоо батлагдаж бас ахиусууд нь та нарт 26 онд анхааруулад байгаа зүйлүүд дахин гарч ирж шүү. Тэгэхээр энийг нэг дугаарах юм байна. Толгойдоо маш сайн хийгээд авах хэрэгтэй. За 26 онд гинтийн өөрчлөлт орон тоовор хөзрөөс харахад бол гэхдээ энэ өөрчлөлт нь бол одоо хуучин өөрчлөх хэрэггүй зүйлүүд чинь нурж унаад тоовор хөзрөөс стар хөзрөл шилжиж орно. Юу гэхээр өөрч өмнө болж бүтэхгүй байсан бизнесүүд нь болоод илүү шинийг гэх эсвэл одоо итгэлцэлгүй онцгүй хамтрагчдаас салж ангиж ирснээр илүү амжилтанд хөтлөх үе таалга нэгдэх бас боломжуудыг би олж харж байна. Хуучин буруу зүйлүүд чинь нурж унаа гэж харагдаад байгаа юм. Ашиггүй стресс ихтэй буруу түншлэл бизнес чинь нурж унаад алга болно. Энэ сүрэл биш байхгүй. Чамд илүү зөв төвшөнд аваачих тийм цэвэрлэгээ нэгсэнд болж байна гэсэн үг. За тэгэхээр одоогийн бизнесээ бол өргөжлүүлсэн дээр шууд бүгдийг орхисны хэрэггүй. Гэхдээ яг ганц хоёр бүтцийн өөрчлөлтөд оруулах стратеги маркетинг өөрчлөлтөд ашиггүй зарим хэсгийг таслах тийм зөв шийдвэр хийвэл зүгээр юм байна. За тэгээд хуучин хэлбэр хуучин бизнес бүх зүйл чинь нуран унах боловч шин төвсний зүйл бол 26 онд гарч ирнэ. За тэгээ анхаарах зүйлсүүд нь заавал баримтлах зөвлөмжүүд нь юу гэхээр мөнгө санхүүгийн бас хяналттай байх хэрэгтэй. Урт хугацааны зорилгоо битгий орхиорой гэж санхүүсүүд нь зөвлөж юм. Ядарсан үедээ төв засгаж амарч хүчээ цэнэглээд нөхөд авах хэрэгтэй те. Бүх зүйл хууль ёсны дагуу гэрээ түншлэлт бүгдийг нь аюу тийм явхуур хандрах хэрэгтэй. Гэрээгээ хүн амьтантай гэрээ бизнес хийхтэй те. Бүгдийг нь маш сайн эхлэх хэрэгтэй гэдэгтэр анхаараарэ гэж санхүүсүүд нь хэлж байна. За тэгээ 2026 онд ашиг орлого бол ерөөхдөө эхний 1-3 сард орлого тогтворгүй нэг жоохон бэлтгэл үедээ орохтой өмнөх алдаа эсвэл үр шир ашиггүй зардлаа цэгцлэх шаардлагатай болно. Үр ширээ төлж дуусгах ч юм уу эсвэл ингээ санхүүгийн хэрэгтэйргүй зардлаад хянах одоо танахтай минималист болох ч байд юм. Тийм зүйлийг хийх шинжтэй бол за би 3 сараа нэгэд ярьчих. 4-6 сарын хооронд бол ерөөхдөө санхүүгийн үр дүн чинь тодорхой хэмжээ сайжирч
эхлэн магадгүй одоо чи олон хүмүүстэй харьцдаг үйлчлэгээний салбарт одоо ресторан савч юм уу те ажилладаг бол шинэ үйлчлүүлэгчээ одоогийн захиалагч нэмэгдэхтэй байдаг ч юм уу нэг ийм хүрээ байдлаар өсөж эхэлнэ. Эхлэн орлого багаар өсөж эхэлнэ гэж харагдаж байна. За тэгээд 100-аас намар хүртэл буюу 7-9 сарын үед бол орлогын огцом ахиж гарнаа. Ялангуяа 9-р сард байх магадaltaй гэж түр хэлсэн те. Хөдөлмөрийн бодит дүнг амс нь өөртөө тодорхой хэмжээ хадгаламж хуримтлал үүсэх боломжтой. Ерөнхийдөө үр шир байвал үр ширнээсээ салцсан байхаар харагдаж байна хүмүүсийн мань хувьд бол эсвэл нэлээд цэгцрээ дуусгацсан байх шигчтэй банкны зээлч байд юм уу те. Янз янзын үр ширний асуудал шийдэгдэнэ гэдэг зүйл бол харагдаж байна. За тэгээд жилийн сүүлээр гэхэд бол тогтвортой байдал руугаа шилжин санхүүгийн хувьд бизнесийн хувьд ажлын байрт батчнаа гэдэг зүйл бол харагдаж байна. 2017 он руу амжилттай ажил карьер бизнесээ урьдчилуулах бат суурь тавигдах юм байна. За ингэж гарч ирж байна. За тэгээд түрэн ашиг амсан эрсэл ихтэй зүйлүүдээс болгоомжтой байгаараа би дахин хэрэглээд байгаа шүү дээ тийм. За бизнесээ бол хаахгүй зүгээр тодорхой хэмжээний төрлийн өөрчлөлт ч юм уу баг зэрэг өөрчлөлт үүсгэх гэмгүй юм байна. За нэг өгүүлбэрээр дүгнэх юм бол 2026 он чиний карьер санхүүгийн хувьд бол тодорхой хэмжээгээр хуучин зөвлөлд нь урж унаа шин зүйл үүд хаалаа нэгдэх шинжтэй байна. За ажил төрөлхгүй байсан хүмүүс нь 26 онд шинэ ажлын санал гарч ирэх нь байна. Ажил гарч ирэн чиний амьдралыг одоо бүрэнсээ өөрчлөхгүй. Тэгтээ яг ерөөхдөө бол чинийд ингээд байр суурь мөн санхүүгч нь баттай болгох, тогтмол болгох одоо ажил төрлийн хувьд бол хүмүүсийн манайд бол гарч ирнэ гэж харагдаж байна. За тэгээ өөрийгөө хитрхийх ядрахгүй байх хэрэгтэй анхаарах зүйлсүүд нь юу гэхээр хэлсэн болоо те. Хит их ачаал үүш нэг дор олон юм ингээд хийх гээд байх юм бол биел болгох хэрэгтэй. Биел бүгдийг надаас бусд нь хийхгүй. Төрөн бол энийг би нэлээд дэлгэрүүг хэлсэн шүү дээ. Бас энэ дээр алхан гарч ирээд байгаа байхгүй. Өөрийгөө шахаад авах юм бол илүү одоо санхугаа сайжруулах биш илүү ордуулна. Ядарсан хүн зөв санхүүгийн шийдвэр гаргадгүй, ядарсан хүн ажил карьерээр зөв шийдвэр бас гаргадгүй маа гэдэг зүйлийг бол энэ дээр бас анхаарах хэрэгтэй. За том зээл авах эсвэл бас хэтэрхий том зүйл хөрөнгө оруулах зэрэгээс нэг хэсэгтээ 26 онд бол анхаарах зүйл нь жоохон хоош тавих хэрэгтэй. Урт асуултад цэгцэл дуусгах хэрэгтэй. Хэтэрхий мөнгөөр тоглох хэрэггүй. Бүх зүйлийг солих цаг биш ээ. За ядраад байвал төр амар ажил бизнес чи жоохон уршгүй юм шиг санагдаад байвал төр завсралтай энерги сайхан нөхөд авах хэрэгтэй шүү гэдгийг бол хэлье. За тэгэхээр хэрвээ яг одоо ингээд одоогийн хийж байгаа ажлаа ч юм 26 онд солих юм бол бизнесээ бас солих юм бол илүү ядарнаа. Тэгээд дараа нь энэс болоод ил харамсах шинжтэй болохоор одоогийн бас хийж байгаа ажил төрлөө бас та нар маань солих гээд яриад хэрэггүй. За энэ дээр бас ингээд хөндрө exhausted гэж feel financially lacking viable options recharge and growth энерги цэнэглээ хитрхийх ядраадах юм бол санхүү дээр хүртэл асуудал эрсдэл үүснэ гэдэг нь маш их гарч ирж байна. Одоо чиний хувьд бол энэ хамгийн чухал ажил бол мөнгө олох биш өөрийгөө туйлдуулахгүйгээр мөнгө санхүүгээ хамгаалах нь маш зөв шийдвэр болох нь байна. За ингээд 2026 оны ерхий энерги ажил карьер мөнгө санхүү болон анхаарах зүйлсүүд гээд бүгдийг нь чадлаараа детальчилж хэлж өглөө. Таалагдсан бас subscribe дарахаа бити мартаарай, комент бичиж үлдээгээрээ надтай холбогдох хувийн уншлага авах линкөө description box дээр байрлсан байгаа. За нэг дугаарынхандаа 2026 онд нь ажлын их амжилт хүсье. За 2 дугаарынхан маань таанад уншлагаа тавтаа морил. За тэгэхээр би та бүхэндээ бэлдсэн асуултуудаа одоо дахиж уншаад өгье. За 2026 оны ерхий энерги ямар ах вэ та нарын мэн тийм 2026 оны энерги төлөв байдлыг харна. 2026 онд юг заавал орхиж байж уушлах вэ? 2026 онд таны амьдрал том өөрчлөлтүүд ирэх үү? За бас болгоомжлох зүйлсүүд юу вэ? Юу хийсний хэрэггүй вэ гэдгийг бүгдээрээ үзнэ. За тэгээд ажил карьер нь ямар ах вэ 26 онд одоогийн хийж буй ажил бизнесээс салах уу?
солисон дээр үү эсвэл өөрчлөөсөн дээр үү гэдэг талаас нь бас хараад өгнө. За 26 оны мөнгө санхүү ямар байх вэ гэдгийг харна. Тэгээд 2026 онд ажил гэрийн мөнгө санхүүдэд анхаарах зүйлсүүд юу вэ гэдгийг харах болно. За тэгээд таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай. За надтай холбогдох утгаараа туршлага авах хаягуудаа би Instagram болон Facebook хаягуудаа description box дээр оруулсан байгаа. За ингээд та нарын маань ерөөхдөө 26 оны ерхий нэрийг төлөв байдал нь ямар байх вэ гэдэг хөзөрөөр гарахад бол Five of Swords 5 сэлэн хөзөр гарч иж байна. 26 онд бол ялагдлын зааг, сэтгэл зүйн тэмцэл, хүчтэй маргаан, зөрчилдөөнтэй тийм шийдвэрүүдийн жил байх болно. Ялах мэд боловч одоо тухайн ялалтыг олохын тулд маш их үн төлбөр ихтэй одоо байж их мөнгө их үн төлж иж ялалтыг байгуулах шинжтэй гэсэн. Хин нэгнтэй маргалдаж үн зөв байсан ч харилцаа амьдрах магадaltaй. Одоо чиний зөв байсан ч гэсэн ингээд чи маргалдаад өөрийгөө хамгаалаад одоо чиний зөв байлаа ч гэсэндээ тухайн харилцаа холбоотойсэн хүнээсээ одоо харилцаа салж болж магадгүй чиний гэр бүлийн хүн, дотны хүн, найз нөхөд, бизнесийн хамтрагч байж болох юм байна. Би зөв гэдгээ батлахын тулд их энерги, хүч чадлыг зарцуулах шинжтэй байна. Дотроо бол үүнээс бол ядрахтай ганцаарх мэдрэмжүүд өөрчн төрж магадгүй юм байна. Өөрөөр хэлбэл ялахын чухал уу эсвэл тайван байх нь чухал уу гэдэг сонголт өөртөө чинь байнга туулгарх нэ. За 26-нд болгоомжлох зүйлсүүд маань юу вэ гэхээр зүрүүд хатуу байр суурьтай хитрхи хатуу байр суурьтай байхаас болгоомжлоо. Өнгөрснийг заавал одоо өнгөрсөн зөвлөд тэгээд болоод өнгөрсөн зөвлөдийг заавал ялах гэж оролдох, хин буруутай нотлох гэж хитрхи улаар нь дайрах, сэтгэл хөдлөөрөө шийдвэр гаргах, биел хожих ялах ёстой гэсэн бодлуудаасаа ангижрахгүй бол ийм зүйлүүдээс болгоомжлох хэрэгтэй байна. Зарим үед тулаанд ялах шаардлагагүй байдаг, ялаад ч хоосон үлдэх магадaltaй байдгаа гэдэг энэ хүзрийг бол харуулж байгаа болохоор заавалчгүй ингэж эго одоо дийлдэж зөрүү зандаа дийлдэж бусдыг бас гомдоохгүй байвал зүгээр юм шүү гэж зохиосууд нь хэлж байгаа юм. За 2026-нд юуг орхиж байж уурчлах вэ гэдэг нь асуулт байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр хуучин гомдол ус хонцсон өөрийнхөө хамгаалахын тулд бусдыг шархлуулах одоо зүйлсийг хийхээс болгоомжил зайлсхийх хэрэгтэй, хуучин ус хонцон гомдлоо одоо үлдэх өөх хэрэгтэй, батлах шаардлагагүй болсон харилцаа холбоог заавалч хүнгээ чиний зөв буруу байсан гэдэг юм батлах шаардлагагүй харилцаа холбоон дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй. За энэ хүн надад шудраг бус хандсан гэсэн бодлоос зууралдах хэрэггүй. Одоо өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр заавалч хүнгээ шалгаад, занаад байд юм уу ингээд зууралтаад байх шаардлагагүй шүү. Ийм зүйлүүдийг одоо орхимжиж илүү амьдрал руугаа илүү гэгээтэй амжилттай байдал руу урагшлаа гэж захиусууд нь хэлж байна. Хин нэгнийг дийлэх гэж энерги өрж өөрийгөө зовоох хэрэггүй. Орхих тусам чиний өөрийн хүч чадал энерги чинь буцаж ирнэ гэж захиусууд нь хэлж байна. За тэгэхээр 2026 онд зөв алхвал хэрвээ чи зөрчлийг тайван замаар шийдэж чадвал зарим маргаанаас одоо холдож зайлсхийж ухарч чадах юм бол дотгошоо илүү амар амгалан амьдралын одоо бий болгоно. Илүү өөрийнхөө дотоод амар амгалан бий болох нэ. Тэгээд за 2026 оны дундуур сэтгэл зүйн хөнгөлөлүүд гарч ирээд тодорхой хэмжээний шинэ боломж, шинэ чиглэл өөрийн амьдралд гарч ирнэ гэж хараглаа. За тэгэхээр нэг үгээр хэлбэл 26 онд чиний төвчээр ухаалаг байдлаар ухрахт зарим зүйлээр ингэж хоош дуугаа өнгөрөх зүйлээтэй шалгах жил болох нь бүгдэд ялалт хэрэггүй, харин чиний амар тайван байдал нь хамгийн том ялалт юм шүү гэдэг сагуусууд хэлж байна. За тэгээ дараагийн асуулт болохоор 2026 онд та нарын маань амьдралд том өөрчлөлт ирэх үү гэдэг хөзрийг сахиусуудын хөзрөөс гаргаж ирсэн байгаа. За 15 гэдэг мянга та нарт ямар нэгэн цаг өдөр тоог хэлж иж болно. Тухайн өдөр big break буюу ямар нэгэн том зүйлүүд гарах шинжтэй байна. За innovation, focus, creation, progress, forward movement, skills and goals. За an opportunity to help extra cash or other support is coming your way, so keep going and have fun when performing your tasks. The most tremendous success comes from passion. All efforts will be rewarded big time.
За энэ тэгэхээр айгүй гоё зүйл гарч байна. Маш том боломж гарч ирнэ. Илүү нэмэлт орлого олох те. Зарим нэг одоо чамааг их дэмжлэгүүд гарч ирнэ гэж харагдаж байна. Огцон мэрэгэл тасалтгүй урагшлах хөдөлмөрийн шагнал авч магадгүй юм байна. Шин төвшин рүү бас өсөрч магадгүй ажил карьер дээрээ гэсэн тохиог хөзөр маань өгч байна. Энэ хөзрүүд бол жижиг өөрчлөлт биш. Амьдралын чиглэл солилдох хэмжээ яаж ч амьдралын чиглэл солигдох хэмжээний томоохон өөрчлөлт байх юм байна. Тэгэхээр 2026 онд чиний амьдрал том өөрчлөлт гарнаа. Энэ дээр big break гэдэг хөзрөөс бол харагдана. За ямар өөрчлөлт гарах вэ гэхээр 2026 онд болоо чиний ганцаараа хийж ирсэн зүйлдээ удаан хугацаанд ганцаараа хинийч тусламж дэмжлэхгүй болгоод исэн зүйл чинь бусдын дэмжлэгийг авах том боломж гарч ирнэ. Магадгүй удаан хугацаанд хийсэн бизнес дээр маш том амжилттай байлгаар бизнес хамтрагчтай, хөрөнгө оруулагчтай болж магадгүй юм байна. Хин нэгэн туслана, гар сунгана, эсвэл тийм шинэ үд хаалга нэгтнэ гэж хэлээд байна. Тэгээд өмнө хэцүү байсан юм гинт амархан болсон юм шиг одоо 2026 онд бол санагдах нэ. Тэгэхээр өөрөө чин ажил карьер дээр амьдрал дээр эргэлзээд байсан зүйлүүд чинь эргэлзээ нь бол багасах нь байна. Яг юу хийх ёстойгоо ойлгоно, хоёрдмал байдал чинь арилна гэж харагдаж байна. Амьдрал дээр бол нэлээд томоохон өөрчлөлтүүд хоёр дугаархны маань хувьд бол 26 онд гарах нэ. Өмнө сурсан зүйл, хоригдлуулсан чадвар чинь одоо жинхэнэ өөр ашгаа авчрах юм байна. За ажил бизнесэд бүтээл, уран бүтээл аль нь ч байсан үр дүн гарнаа гэдгийг бол хэлж байна. За тэгээ 2026 оны ер нь бол миний мэдэрснээр бол магадгүй дунд үеэс хойш хоёрны хоёрт хагас биш эхний за дунд үеэс хойш гэх юм да. Энэ зүйлүүд илэрч магадгүй. Хоёрдугаар хагас ч юм ингээд юм бол айгүй тийм тасархай өөрчлөлт ирэх шинжтэй гэж харагдаж байна. За 15 гэдэг том нь бас өөрөө ингэж хэлж байгаа юм. Боломж ирнэ. Гэхдээ чи зогсвол энэ боломж чинь алга болно шүү гэдэг зүйлийг хэлж байгаа. Тиймээс залхуурахгүй, дараа хий гэж хэлэхгүйгээр, өөрийгөө дутуу үнэлэхгүйгээр эдгээр орж исэн боломжуудыг шүүрээд аваарай гэдгийг сахиусууд нь зөвлөж байна. За тэгээд залхуурах, дараа хий гэдэг зүйлийг энэ 25 онд орхиод 26 онд орж ирээрээ. За нэг өгүүлбэрээр дүгнэлбэл 26 он бол чиний олон жил тэсэж хичээж ирсний том шагналын жил болно. Амьдрал нэг шатаар илүү дээшлэн өөрчлөнө гэдэг зүйлийг бол хэлж байна. Тэгэхээр тийм ээ та нарын амьдрал гайхалтай өөрчлөлтүүд одоо 2 дугаархны хувьд байна. Орох нь байна. За энэ хөзрөөрөө болохоор би 2026 онд болгоомжлох зүйлс юу хийснэ хэрэггүй вэ гэдэг талаас нь сахиусуудын зөвлөгөө гаргаж ирсэн ба. Reflection, эргцүүлэл, зөрчилдөөн гэсэн одоо зүйл бол гарч ирж байна. За 2026 онд хэтэрхий яаран шийдвэр гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Аливаа зүйлийг том зургаар харах хэрэгтэй гэдгийг бол маш тод анхааруулж байна. Сахиусууд маань. За уншаадах юм. You are facing a difficult situation. Do not rush into making a decision. You are advised to turn the problem around in all possible manners. Before deciding on a solution, your circumstances need to be examined carefully. Okay. За яаран шийдвэр гарах хэрэггүй, сэтгэл хөдлөлөөр огцом шийдэх хэрэггүй, уур гомдол айцаар хариу үйлдэл хийх хэрэггүй. Одоо шийдэхгүй бол оройтно гэсэн дарамтад орох хэрэггүй. Энэ дээр ерөөсөө бас бити яаран шийдвэр гаргаарэ гэдэг зүйлийг бас энэ дээр түрүү би хэлсэн тийм. За уур гомдол айцаар хариу үйлдэл хийж болохгүй гэж хэлж байна. Ерөөсөө ингээл гомдоо заавалчгүй энэ зүйл дээр ялал байгуул миний хэлцүү тэдгийн буруу гэдэг зүйлээ байл болох багасгах хэрэгтэй гэж түрүүн би энэ ерхий нэрээр зөвлөсөн шүү дээ. Яг энэ дээр ингэж дахиж гарч ирж байгаамаа. Яаруул алдах магадлал маш өндөр байна 26 онд. Ямар нэгэн зүйлийг магадгүй энэ ажил карьер бизнес дээр байж болно. За нэг өнцгөөс харах хэрэгтэй. The Giraffe view Anash гэдэг хөзөр байгаа шүү дээ. Anash нь юу гэхээр нэлээд өндрөөс хардаг амьтан шүү дээ. Тэгэхээр нэг хүний өвөнд сохроор итгэх, зөвхөн өөрийнхөө байр суурийг баримтлах, цанууц мэдээлэл, цаад шалтгааныг харалгүй үт ингээд шийдэхээс болгоомжлаа. Бүх зүйлийг том зургаар харж зөв алхам хий гэж сахиусууд нь зөвлөж байгаа юм. Жишээ нь за бодъё л да.
бүрэн одоо ойлгоогүй гэрээ контракт тохиролцоо байж болно тийм үү. Баримт бичиг, гарын үсэг, амлалт, хамтын ажиллагаа, санхүүтэй холбоотой шийдвэр гаргах гэрээ хэлцэл дээр дахин шалга асуу сайн судалж иж ажил карьерид шийдвэр гаргаарай. Тэр гэрээ контрактын дээр гар үсгээ зураарай гэдгийг хэлж байгаа юм. 2026 онд юу хийсний хэрэггүй вэ гэхээр бусдыг ялах гэж зүтгэхдээ өмнө одоо 5 сэлэмтэй ингээд шууд ингээд холбож гарч ирж штэ. Өөрийгөө буруутгах эсвэл хитрхи хэрэлцэх, төр зүрийн ашиг сонирхолд хуурдах, бүх зүйлийг хурдан дуусгах гэж яарах, шахах тий. Тэргүй зарим зүйл удаан явбал зүв байдаг штэ. Заавал бүгдийг хурдыг албагүй гэдгийг хэлж байгаа. 2026 онд хийвэл тохирох зөв алхмууд нь юу вэ гэхээр ажил, эрх зүйл, дараан шийд, мэдсэн совин болон бодит баримтыг хамтд нь ашиглаа гэж хэлээд байна. Одоо биш гэж хэлж сурах, том зорилгын төлөө жижиг төвчээр гаргах хэрэгтэй байна. За тэгээ нэг өгүүлбэрээр хэлбэл 2026 онд бол яарах биш ухаалгаар харж шийдэх чиглэл хурд биш алсын хараа чамайг аврах юм байна. За эдгээр зүйлүүдийг сахиусууд нь хэлж байна, анхааруулж байна, болгоомжлуулж байна, зөвлөж байна. За одоо бүгдээрээ ажил карьер мөнгө санхүүгийн урамшлал руу орцгоё. За 2 дугаархны маань одоо ажил карьер мөнгө санхүү 26 онд ямар хувь байх вэ гэдгийг харнаа. Одоогийн ажил хийж буй бизнесээ солисон дээр үү эсвэл өргөжлүүлэх үү гэдгийг харъя. Тэгээд 2026 онд мөнгө санхүү ямар байх вэ? Ажил карьер мөнгө санхүү дээр анхаарах зүйлсүүд юу вэ гэдэг зүйл байгаа. За энэ дээр анхаарах зүйлсийг би ихэд Oracle хөзнөөс хөзөрөө гаргаж ирсэн. За тэгэхээр 26 онд 2 дугаархны минь хувьд бол ерөөхдөө Азинд найдах биш. Илүү хичээл, зүтгэл, дадлах туршлаараа үр дүнд хүрнэ гэж харагдлаа. За чиний хийж буйд одоогийн ажил эсвэл бизнес ерөөхдөө бол маш их ур чадвар чамаас шаардна. Ур чадвар шаардсан ажил илүү сайн болгох тусам дагаад орлого нь нэмэгдэнэ гэж харагдлаа. Суралцах, мэргэжих, гүнзгийрэх нь хамгийн зөв алхам болох юм байна. Тэгэхээр илүү их мөнгө олъё, илүү их амжилтанд хүрэх гэвэл илүү их суралцахтай мэргэжлээ дээшлүүлэх хэдий чи тухайн ажил дээр удаан ажилласан ч бай дахиад чамд илүү сурч боловсрох зүйлүүд чамаас хичээл зүтгэл маш их шаардна гэж харагдлаа. Мөнгө санхүүгийн хувьд бол удаан боловч найдвартай орж ирнэ. Төргөн ашиг биш хөдөлмөрийн шудрах ус орж ирнэ гэж харагдаж байна. Тэгэхээр жилийн дунд үеэс гэхэд миний мэдэрснээр бол мөнгө санхүү ашиг орлогч нэлээд хурдан нэмэгдэж үр дүн нь илүү сайжрах шинжтэй байна. Гэнт жилийн дунд үеэс энэ огцом хурдтайгаар санхүүч нь сайжрах шинжтэй гэж харагдлаа. За одоогийн ажил бизнесээ солих шаардлагатай юу гэвэл одоохондоо тэгж төргөн алхам бол хийх хэрэггүй. Үргэлжлүүлээд сайжруулах гэж хичээл зүтгэл гаргаад явал явандаа одоогийн хийж байгаа ажил төрөл тухайн бизнес чинь явандаа гайгүй болох шинжтэй байна. Чи зөв газараа байна. Гагцгүй илүү сайн хийх хэрэгтэй байна. Тийм болохоор одоогийн хийж буй зүйлээ ер нь солих гэж яасны хэрэггүй. Чи явж байгаа нь чиглэл нь буруу биш байна. Харин чанар ур чадвар өөрийнх нь одоо тухайн ажлынхаа бизнесийн хааж байдаг юм уу те системээ илүү сайжруулах шаардлагатай юм байна. Тэгж чадвал амжилт чам дээр хурж ийн. Тэг чадвал эд мөнгөн дээр Аз амжилт бол чам дээр ирэх юм байна. Энэ Ten of Pentacles үзэр нь санхүүгийн тогтвортой байдал, өсөлттэй байдал, Аз амжилтыг элбэг хангалуун байдлыг илэрхийлдэг хөзөр. За хэрв ажил мэргэжил ч юм уу бизнесээ солихыг хүсэж байгаа бол 26 онд бол хэрэггүй. За 27 онд илүү бэлэн болсныхан дараа ч юм уу солих талаар бодсон дээрээ гэж сахиусууд нь зөвлөж байна. За анхаарах зүйлсүүд нь юу вэ гэхээр ядарсан үедээ шийдвэр гаргах хэрэггүй. Одоо та нарын өнгөрсөнд одоо бас нэг урам хохирлтуудыг дахиж мэдэрч магадгүй өнгөрсөнд ажил карьер дээр бизнес дээр нэг гаргаж исэн санаа зовнил янз бүрийн сэтгэлийг чинь шархлуулсан зүйлүүдийг бол бага бүзэрийг дахиж эргэж сөхөгдөж магадгүй харагдаж байна. Тийм үедээ яах нь вэ гэхээр ерөөсөө өөрийгөө болохгүй юм байна гэж үнэлсний хэрэггүй, ядарсан үедээ шийдвэр гаргах гэсний хэрэггүй, тайван эхлээд амарч хэрэгтэй. Ер нь бол өөртөө итгэлгүй байгаа ядарсан үедээ ямар нэгэн том шийдвэрүүдээ бити гаргаж байгаарэ гэж сахиусууд нь анхааруулж байна. За нэг өгүүлбэр хэлбэл 26 он бол чиний хөдөлмөрийг шалгах жил. Хэрэг бууж өгвөл алданд хэрвээ төгөлдржүүлбэлтэй илүү тогтвортой амжилтанд хүрнэ гэж хэлж байгаа юм байна. За тэгэхээр
За дараагийн асуулт нь юу вэ? Юу дотогч. За бас тэгээд 26 онд одоогийн байдлаар ажил төлөвлөгөө байгаа хүмүүс маань бол удаан хүлээсэн ажилдаа бол орч чадна. Шууд тушаал дэвшигч маш том азтай ажилд орно гэж хэлэхгүй ч тодорхой хэмжээний ажил олно. Гэтэ юмыг бол багаас нь ихсэн зүгээрээ гэдгийг сахиусууд нь хэлж байна. За зарим хүмүүс маань хэрэг тохирох чиглэлүүдээ сайн мэдхгүй байгаа бол 26 онд чамд хамгийн тохирох чиглэлүүд нь үйлдвэр, гар урлал, тавилга, засварын чиглэлээр ажилд орох суралцах ч юм уу те, оёдол, дизайн, гоо сайхан байж болно. Гараараа юм бүтээх, засах одоо тийм мэргэжил рүү ороод тэрийгэ сайжруулаад суралцаад ажил карьер бас эхлүүлвэл зүгээр юм байна гэж харагдлаа. За шууд өндөр албан тушаал бол орохгүй те, одоо 25 одоо бараг дуслаа штэ. Тэгсэг ажилгүй байгаа хүмүүс нь бол ямар ч ажилтаа болно. Зүгээр сууж байгаад гарч ирэх ажил биш, ямар нэгэн азар ч юм уу зүгээр гэртээ байж ах чинь тийм ажил олно гэсэн үг биш ээ. Тодорхой хэмжээгээр сууж дадлгаж явах те. Эрэл хайгуултын үндсэн дээр хэндээ жижиг энгийн ажлаас бол эхэлж олж эхэлнэ. За тэгээд хэлсэн шүү дээ, ингээд өөр чинь чадвараас хамаараа санхүү орлого чинь сайжирнаа гэж харагдаад байна. Энэ бас одоогийн байдлаар ажил төлөвлөгөө аваад хүмүүстэй бас шууд холбоотой. За тэгээд анхаарах зүйл юу вэ гэхээр миний эндээс мэдэрснээр бол ялангуяа ажил төрөл хайж байгаа хүмүүст төгс ажлыг хүлээх хэрэггүй, би чадваргүй гэж өөрөөгөө ерөөсө бодож болохгүй. Эхний ажлаа голохгүй байх хэрэгтэй. Эхний ажлаа юучсан хийгээ дараа нь хоёр дахь ажлаа илүү солих юм уу шатаар өсөөд явах хэрэгтэй болохоор ажил төрлөө бас бити голоорой. Энэ бол шулуухан хатах байлгаад яг ийм мэдээлэлүүд бол энэ дээр гарч ирж байна. Тэгээд 2026 онд аз хүлээсэн хүн хоосон гоцорно, чадвараа хөгжүүлсэн хүн ажилдаа орлоготой байна л гэсэн үг дээ. 2026 онд ажил карьерийн санхүүдэд анхаарах зүйлсүүд юу вэ гэхээр орчноо зөв сонгох. Энэ дээр home based гэж байгаа хгүй. Home is the harbor of the soul. It's the safest place you can be. Change your environment. Очноо солиод үзээрэй гэж байгаамаа. Гэвч магадгүй эсвэл гэрээсээ ажиллаа хийх, өөрийн орон зайд суурилсан бизнес эхлүүлэх, аюулгүй орчин төвлөрч ажиллах хэрэгтэй байна. Маш олон хүний хэлтэнд ор болчихё. Та нар маань бол ажил төвлөрөх хийх, илүү сайн суралцаж боловсроход бол оюуны потенциал чинь төвлөрч өгөхгүй байх шинжтэй. Харин өөрийн орчинд бол илүү тогтвортой, бүтээмжтэй ажил төрлөө хийж чадна. За ялангуяа гэрээсээ ажиллаа хийдэг ч юм уу те, ингээд за зарим нь бол онлайнаар илүү одоо сурч, илүү онлайнаар бизнес эхлүүлдэг ч юм уу, янз янзын зүйлүүд, тиймэрхүү зүйлүүдийг янз янзын бишээ, тийм зүйлүүдийг туршуул зүгээр аль болох өөртөө тухтай орчин сонгож ажиллах юм бол илүү ажлын бүтээмжинд өндрөө нөлөөлөх юм байна. За албан тушаал нэр хөөцөлт гэж нэг айхтар яарад хэрэггүй. За байршлаас солихоос илүү бас ажлын хэлбэрээ бас сольж болох юм. Гэрээсээ хийдэг ажлыг илүү сонгож бас явж болно. За гэрээсээ суурилсан бизнес хийж болно, онлайн үйлчлэгээ байж болно, захиалга бие даасан ажиллаж байдаг юм уу те. Ингээд ийм зүйл дээр бол хийгээд явахд бас зүгээр юм бэ. Санхүү тал дээр анхаарах хэрэгтэй байна. Түрээс эсвэл илүү зардлаа багасгах хэрэгтэй юм байна. Орлогын суурийг тогтворжуулахын тулд их ашиг олох биштэй тасралтгүй хөдөлмөрлж хийж, тасралтгүй хурааж хийж, дээрэс нь минималист байдаг. Тэ санхүүгийн тал дээр ер нь жоохон чанга байж өгөх юм бол яванда 2026 он гэхэд бол тогтмол орлоготой болж эхэлнэ. Алхам алхмаар хийхгүй байх зүйлгүйвэл бусад хүмүүсийн орчин тохирч өөрийгөө өөрчлөх гэж шахаж хэрэггүй. Байнга ажил орчингоо бас солих гээд байж хэрэггүй. Тэгээ ажилд голохгүй гэхлээр хийгээд үтсэн дээрээ гэдэг байгаа шүү дээ. За тэгээ зүйлүүд бол гарч иж байна. За тэгээд ер нь бол жилийн дундаас хулаад гэсэн. Тэр нь бол удаан хүлээсэн мөнгө санхүүний чинь байдал огцом сайжирнаа гэж харагдаад байгаа юм. За ингээд эдгээр зүйлүүдийг хийж чадсанаар ер нь бол 10 дугаар сард гэхэд ер нь жилийн баг сүүл хагас гэхэд бол санхүүгийн байдал тогтвортой болно. Ажил карьер, чиний тухайн хийж байгаа бизнес чинь амжилт дагуулж эхэлэх юм байна.
Ер нь бол санхүү бол жилийн сүүлээс ихэд та нарын юмнууд бол хэдвэлцээтэй байгаа хүмүүсийн хувьд бол шаргуу хөдөлмөрийн илүү тогтвортой болон зарим нь бүр нэлээд огцон өсчих магадгүй харагдаж байна. За хуваарь юм хийдэг, ажил төвлөл хийдэг хүмүүсийн хувьд бол их юм санхүүгийн дэвшилт байна. За албан байгууллагад ажилладаг хүмүүс нь магадгүй тушаал ахиж магадгүй. Эсвэл тодорхой хэмжээний цалингийн урамшуулал, бонус авах гэх мэтлэн зүйлүүд бас гарч ирэх юм байна. Гол нь ингээд өөртөө итгэхгүй ингээд урам хугараад өөрийгөө битгий голоорой. Тэр үед нь сахиусууд нь сайхан амраад авчий. Тэгээд хэсэг амарсны дараа өөрийгөө цэндэглээд энерги цэнгэсний дараа дахиад ингээд тууштай ажил төрлөө зүтгүүлээд авах юм бол яванда асуудлууд шийдэгдэж эхлэх болно гэдэг зүйлийг энэ сахиусууд маань хэлж байгаамаа. Тэгээд юм болгонд бас энэ түрэн би та нарын энерги хэлсэн шүү дээ. Юм болгонд ялах гэж дайрах биш, улаарах биш. Тэ зүгээр заримдаа бүх зүйлийг урсгалаар нь явуулчихад бас гимгүй гэдэг зүйлийг бас би түрүүн хэлсэн баха. Тэ нэг хүмүүстэй бас маргалдах ч юм уу заавалчгүй би ялна, заавалчгүй хүний дээр гарна, заавалчгүй миний бизнес өөрчлөн, заавалчгүй тушаал ахих болно гэж ингэж өөр хитрхи ядраагаа зовоод шаардлагагүй. Энэ дээр бас хэлж байгаа. Тэгэх юм бол урам хугарна. Тэгээд ажил карьер мөнгө санхүүдэр шин дандаа сөрөг үр дүн гарах гад буруу шийдвэрүүдийг гарах гад байх болно. Тэгэх юм бол ингээд санхүүдэр чимд ажилтаа ингээд сөрөг үр дүн гарах үр дагаврууд гарах шинжтэй гэдэг дахин та нарын минь ерхий энерги 2 дугаархныг бол хэлж өгч байна. За өөр надад дутуу оргисон зүйлүүд байна уу? Агаар зүйлс, болгоомжтой зүйлсийн бол хэлсэн те санхүүгийн талаар хэлсэн. Одоогийн хийж буй ажлаа үргэлжлүүлэх талаар хэлсэн тийм ээ. За sorry ингээд шууд яриа явж болохоор заримдаа нэг манарх зүйл болох гарна шүү. Би ч одоо ямар компьютер биш. За ингээд ерөөхдөө та бүхний маань 2026 оны ерхий энерги анхаарах зүйлсүүд ажил карьер мөнгө санхүү ийм байла. Таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, комент бичиж үлдээгээрэй. За надтай холбогдох хаягуу description box дээр линкүүд нь байрлсан байгаа. За тэгээд 2026 онд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За тэгэхээр 3 дугаарх маань тараад уншлагатай тавтаа морил та нарын маань 2026 оны ерхий төлөв ямар байх вэ? Ажил карьер мөнгө санхүү ямар байх вэ гэдгийг бүгдээрээ одоо харцгаана. Би нэлээд детальчилж уншина. Хэд хэдэн асуулт бэлдсэн уул нь хамгийн түрүүнд эхлэл хэсэгтээ тайлбарлаж хэлсэн. Тэгтээ яг дахиад хэлээд үгэй. За 2026 оны ерхий энерги ямар байх вэ гэдгийг эхлээд бүгдээрээ харцгаана. За дараа нь 26 онд юуг заавал орхиж байж өөрчлөх вэ? 26 онд таны амьдралд том өөрчлөлтүүд ирэх үү гэдгийг харна. За 26 онд болгоомжлох зүйлс юуг хийсний хэрэггүй вэ гэдгийг харъя. Тэгээд за 2026 онд мэдээж ажил карьер ямар байх вэ? 26 онд одоогийн хийж буй ажил бизнесээ солих уу эсвэл үргэлжлүүлсэн дээр үү гэдэг талаас нь үзнэ. За 26 оны мөнгө санхүү ямар байх вэ? Ажил карьер мөнгө санхүү дээр анхаарах зүйлс юу вэ гэдгийг харна. Нэгэн улан асуултуудыг бэлдсэн илүү детальчилж гаргаж ирэхийг хичээлээ. За тэгэхээр энэ хүзэр дээр болохоор 2026 оны та бүхний маань ерхий энерги ямар байх вэ? Юуг заавал орхиж байж уушлах вэ гэдэг хүзрүүд бол харсан байгаа. За тэгэхээр маш сайхан хүзэр гарч ирсэн. Том аркана буюу major аркана гарч ирсэн. The World гэдэг хүзэр байна. Урт хугацааны нэг том мөчлөг дуусах, өмнө нь хийсэн бүх хичээл зүтгэл үр дүнгээ өгөх 26 он болох нэ. Амьдралын чинь нэг шатнаас нөгөө шатанд албан ёсоор шилжих. Одоо чиглэл рүү ойртох нь байна. Энэ жил би энд хүрлээ гэж хэлэх үеэнтэй би хүссэн амжилтандаа хүрлээ, хүсч байсан зүйлдээ хүрлээ гэж өөртөө хэлэх нэ. Дотроосоо ч гадаад орчинд ч гэсэн тогтворжилт одоо амьдралын баталгаажилт, амьдралын тогтворжилт нэмэгдэх энерги харагдаж байна. 2026 онд юуг орхиж урагшлах вэ гэхээр за энэ хүзэр маань дараах зөвлөсүүдийг хийлж байна л да. Өнгөрсөнд хэд баригдсан бодлоос ангижрах хэрэгтэй. Би хараахан бэлэн биш байна гэдэг эргэлзээнээс ангижрах хэрэгтэй. Өөрийгөө дутуудлахгүй байх хэрэгтэй. Нэг газараа тойрч эргэлддэг одоо нэг л газараа тойрч эргэлдээл нэг л асуудлуудаа давтаж сөхөж гаргаж ирээд цувралтад байх хэрэггүй гэж зөвлөж энэ сахиусууд нь. Жишээл хэдийн хангалттай туршлага хуримтлуулсан болохоор одоо өөрийгөө хаах биш илүү өөрийгөө нэгс цаг, өөрийгөө дэлхийн ертөнцийн рүү нэг цагаа гэдэг зүйлийг бол энэ дээр хэлж байна. За тэгэхээр 2026 онд урагшлах түлхүүр нь юу болох вэ гэхээр
Өөрийн мэдлэг чадрыг ил гаргах хэрэгтэй. Илүү өргөн орчинд шин төвшөнд гарах, магадгүй гадаад орчин, шин зах зээл, олон нийтийн хүрээлөө илүү тэлж гарах хэрэгтэй. Хэлж ин ажил карьер, мэргэжил, амьдрал дээр те өөрийгөө дутуу үнэлэхгүйгээр илүү тэл бизнесээ тэл, ажлын санаагаа тэл, ажил карьераа тэл, гадагшаа яв галуу шууны мах ид гэдэг баха. Яа ч юм тийм үг ороод ирлээ. Тэгж ярьдаг шүү дээ. Тэ нэг гадагшаа яваад галуу шууны мах идэлээ гэл. Ягдаг тийм байгаарэ. Ийш тийшээ бас явсан дээрээ нэг газраа гэдэндээ Монголдо бас ирэлтээд байхгүйгээр дэлхийн ертөнцид танилцаарай гэдэг сахиусууд нь зөвлөж байна. Би чадна гэдэгтээ итгэж том алхам хийх хэрэгтэй байна. Би чадахгүй гэж өөрийгөө бодож болохгүй нэ штэ. Хангалттай бэлэн болсон 26 онд хийж бүтээх зүйл, ажил дээр, карьер дээр, бизнес дээр ч бай тэ. Хангалттай туршлагатай болцсон байна. Одоо хөдлөх цаг нь болжээ гэж сахиусууд нь зөвлөж байна. За тэгээд энэ жил жижиг сэтгэл биш маш томоор харж аливаа зүйлийг шийдэх хэрэгтэй. Том зургаар харах хэрэгтэй гэдгийг бас зөвлөж байна. За чамаг бол бэлэн болсон гэдгийг бол би түрүүлсэн те. За тэгээд айдас чинь туршлага болж хувирсан саад өнгөрсөн дэх саад дотор чинь сургамж болсон хичээл зүтгэл чинь үр дүн болж гарч ирэх 26 он байх нэ. Гайхалтай энергитэй бууж байна. 26 оны энерги бол зүгээр 3 дугаарх юм бол үнэхээр гайхалтай. Өмнөх 2 дугаардаас бол яг бүр ийм гайхалтай юм бол гарч ирээгүй. Яг тодорхой хэмжээний юмнууд байсан л та. За тэгэхэд бол ингэж харагдаж байна да. За 2222 feminine forces, relationships, balance, prosperity, efficiency, patience, humility. You can do everything by yourself, but life is to be shared. Partner up with the right spirit and you will become force. Honor commitments and people around. Don't judge and listen. Бити шүүмжилт сонс гэдэг зүйл гарч иж байна. За тэгэхээр 2026 онд амьдрал чинь томоохон өөрчлөлт гарах уу гэвэл ерөөхдөө өөрчлөлт гарна. Гэтэ нэг өдөр гинт одоо хуучин бүх зүйл чинь бүх юм чинь нураад шал өөр болох тийм гинтийн өөрчлөлт бол биш. Харилцаа түншлэл дотоод тэнцвэртэй суурилсан өөрчлөлт гарна гэж хэлж байна. Тэгэхээр 22-22 бол хамтдаа тэнцвэртэй байх, суурь бат бөх болгох бас бэлэгддэг таахгүй юу? За ямар чиглэлээр өөрчлөгдөх вэ? Илүү харилцаан дээр өөрчлөгдөж магадгүй юм байна. За магадгүй биш өөрчлөлт нь юу гэхээр харилцаа ганцаараа бүхнийг өөрөх одоо үе дуусна. Зөв хүн, зөв холбоотой амьдрал чинь гарч ирнэ. За сингл байсан бол одоо шинэ хайр дурлалтай очирно гэдэг гэсэн үг. За тэгээд ганцаараа бүгдийг хийх гээд туслах хүн байдаг байсан бол ажил карьер, мөнгө санхүүдэрч байдаг юм уу те. Тэр үе чинь том туслах хүн гарч ирэх бас үүсэхгүй юм аа. Одоо харилцаатай үерхэж байгаа хүнтэй, гэр бүлийн хүнтэй байвал та хоёрын бас харилцааны төвшин 26 он гэхэд илүү шин шат руу орно. Илүү хариуцлагатай, илүү өөрөг даалгавартай, илүү алдан ёсны харилцаа бас болох шинжтэй байна. За нэг бүгдээрээ би одоо дараагийн контент дээр 2026 оны хайр дурлалын ерхий төлөвдөр астролог болон эрүүл мэндийг оруулах болон тэн дээр бүгдээрээ илүү 26 оны хайр дурлалын төлөвийг илүү наривчилж гарч ярина. За тэгээ дотоод өөрчлөлт гарна. Өмнөх шиг хүчээр одоо аливаа зүйл зүтгэх биштэй төвчээр, уян хатан байдал, эмгтээлэг энергитэй байж амжилтанд хүрнэ шүү гэж сахиусууд нь хэлээд байна. Хүчээр зүтгэх биштэй ингээд илүү зөөлөн энерги төвчээр хатан ухаанаар гэсэн үг. Би бүхний ганцаараа хийж чадна гэдгээс би зөв хүмүүстэй хамтарч ажиллаж чадна гэдэг зүйл рүү бол шилжих хэрэгтэй. Тэгж шилжиж чадах байхаа. Ганцаараа биш, бусдын тусламжийг аваад ганцаараа бизнес хийдэг ч юм уу ямар нэгэн зүйл хийж амжилт олохыг хүсдэг байсан бол одоо багийн хамт ажиллагаатай болж эхэлж сурч эхэлнэ. Ингэснээр бас зөв хамтрагчтай болсноор илүү амжилт карьер дээр илүү ажил карьер дээр амжилт гарах нэ. Амьдралын суурь санхүүтэй ажил амьдралын хэмнэл илүү тогтвортой болох магадлал өндөртэй 26 онд. Том өслөөс илүү удаан болж бат бөх өсөлт дэвшилтийг бас амьдрал чинь бий болно гэж харагдаж байна. За анхаарах мессеж нь болохоор юу вэ гэхээр маш чухал 22 гэдэг одоо тоо маань ийм утгатай л да. Юун дээр анхаарах вэ? Бусдыг яаран шүүмжлэхгүй байх хэрэгтэй. Бүхнийг хамт хяналтандаа байлгах гэж зүтгэхгүй байх хэрэгтэй. Сонсохоос илүү ярихаас татгалзаараа сонсчий. Тэгээд
хүнд итгэж хамтарч алхаа тий харилцаа холбоон дээр ч итгэлгүй ба итгэл алдсан бол хостой хамтрагчтай шинэ гарч ирэх хүнтэй итгэж суур хамтын бизнес эхлүүлэхдээ зөв хүнээ сонгож тэр хүнтэй итгэж урагшлаа гэдэг зүйлийг бол хэлж байгаа. Ярихаас илүү бас сайн сонс. Don't judge and listen гэдэг зүйлэн дээр гарч иж байгаа. Тэрний мутагтай. Тэгэхээр 26-нд амьдралын чинь суур дахин тавигдана, ганцаардал чинь багасна, илүү тайван тэнцвэртэй урт хугацаанд өр өгөөчтэй зам руу орох нэ. За ийм зөвлөд бол ерөөхдөө болж өнгөрөх нь вэ. Тэгэхээр за энэ дээр болохоор за frog transition гэдэг хөзөг гарсан байна. Энэ хөзөртэй болохоор 2026 онд болгоомжлох зүйлс бас юу хийсний хэрэггүй вэ гэдэг талаас нь сахусуудын зөвлөгөө гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр 26 онд болгоомжлох зүйл бол яаран шийдвэр гаргах те хүчээр ийш тийшээ өсчиж завтгаа болох хэрэгтэй гэсэн утгатай л энэ transition frog гэдэг хөзөр гарч иж байна. Тэгэхээр this is powerful time of change. You are being called to connect with the world of emotions and feminine energies. Харж байна энэ дээрээ хоёулаа feminine гэдэг эмэгтэй энерги гэдэг хөзөр бас маш их гарч ирж байна давхцал. You may also need to engage in process of cleansing, whether it's physical, emotional, spiritual or energetic. За энергийн хувьд ч гэсэндээ физиологийн хувьд ч гэсэн сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ өөрийгөө айгүй тийм цэвэрлэх хэрэгтэй гэдэг зүйлүүдийг бол энэ дээр гарч ирж байна. За тэгэхээр гинт ажлаа болгоомжлох зүйлсний юу гэхээр гинт ажлаас солих эсвэл одоогийн хосын харилцаатай ч юм уулзж байгаа хүн чинь таалагдахгүй байна гэд гинт харилцаагаас таслах шийдвэр гаргах. Сэтгэл хөдлөлөөр том шийдвэр гаргахаас зайлсхий болгоомжлаа гэж сахиусууд нь зөвлөж байна. 2026-нд яарах тусмаа алдаа гаргана шүү гэж хэлээд байгаа. Тэгэхээр цэвэршүүлэх ёстой зүйл бол гэхээр мэлхий бол усанд амьдардаг амьтан тийм ээ. Тэгэхээр хуучин гомдол, дотроо дараад явсан уур бухимдал, за өөрөө чин энерги сордог онцгүй хүмүүс те эдгээр зүйлүүдээс холдож өөрийгөө энерги цэвэрлсэн чиний замыг илүү одоо хурцсан амжилтанд хүрэхэд хурцсанаа. Тийм болохоор ерөөсөө ингээд таарахгүй байгаа хүмүүс орчин те юу лээ хуучин гомдол тийм шүү дээ. Тэрийг ингээд орхиод явах хэрэгтэй юм байна. За эмгтээлэг энерги бас дарсны хэрэггүй гэж байгаа. Юу гэхээр хитрхи хатуу чанга хандах, хит бүхтэд хяналт тавих, зөвхөн логикоор бодох тийм үү. Зөөрийнхөө зүн сайн дотоод мэдрэмжээ үйл тоогоо зөвхөн тархилгаа логикоор бодох, хитрхи хатуу чанга хяналттай өөртөө бусдад тийм байх юм бол болохгүй найх нэ. За юу хийсний хэрэггүй вэ гэхээр бусдын амьдралыг засах гэж зүтгэх хэрэггүй байхан, өөрийгөө золиослж төвчих хэрэггүй байхан альва зүйл дээр өөрийгөө золиослоо тийм. За яг уу гэж дотроо богшуулах хэрэггүй. Хуучин хэм маягт буцаад орчход өөрийгөө буруутгахтай хуучин хэм маяг амьдралын дадал зуршилтаа орсох хойно өөрийгөө буруутгаад ах шинжтэй байна. Эдгээр зөвшөөрөл хийх хэрэггүй анхааруулж байна. За зөв замд илүү хүрэх гэвэл удаан мэдрэмжтэй шилжилт хөдөлгөөн хийх хэрэгтэй. Бие сэтгэл энергийн цэвэрлэгээ хэрэгтэй. За орчны цэвэрлэгээ, харилцаа холбооны цэвэрлэгээ, тэ янз бүрийн хүмүүстэй харилцах, зэгцлэх, сонсох, ажиглах, дотоод дуу хоолойгоо даах гэдэг дээр анхаарах нэ. Нэг өгүүлбэрээ дүгнүүл 26 онд хүчээр уршлах хэрэггүй. Өөрийгөө цэвэрлж хөнгөрч байж дараагийн үсрэлтийг хийх нэ. Шинэ үсрэлтийг яг энэ мэлхий шиг хийх юм байна. За ингэж сахиусууд нь зөвлөж байна. За яг юунаас салвал зам нэгдэх вэ гэдэг тал дээр би илүү ингээд мэдрэхэд бол за world хөзөр тэгээ 22 frog transition эдгээр хөзрүүдээс гарахад бол би ганцаараа л даах ёстой гэсэн дотоод бодлосоо сал бүхний өөр дээр өөрхөө бол тусламж авах нь сул дорой гэж бодхой байх хэрэгтэй. Хин нэгэнд найдахаас айх тал дээр бас анхаараарай. Бусдад эцгэж сурах хэрэгтэй. Энэ бодлоос салмагч хамтын боломжтой зөв хүн, зөв харилцаа, зөв ажил хэргийн түншлэл гарч ирнэ. Өнгөрсөн гомдлыг дотроо хадгалсан уур буцаарлаас салах хэрэгтэй. Одоо тооны хүн чамаа гомдосон тэр хүнийг уучлаагүй явж байгаач болно. Тэр үе тэгээгүй байсан бол гэсэн бодол чинь ингээд өөрөө чинь илүү зовоох шинжтэй байна. Тэгэд энэ гомдлыг өөртөө тээх тусам яах нь вэ? Зам чин илүү шав шалбааг дунд хутгалтнаа. За тэгээ тодорхойгүй энерги сордог онцгүй хүмүүсээс салах хэрэгтэй.
чам тодорхойгүй ямар нэгэнтэй харилцаа чиний ирч хүчийг багасгадаг хүмүүсээс холхон байсан дээр юм байна. Энергийн цэвэрлэгээр гэдэг байгаа шүү дээ. За өөрийгөө байнга шүмжилдэг дотоод дуу хоолой байгаа шүү дээ. Байна. Би хангалтгүй. Одоо бол би хэв биш. Одоо би чадахгүй байхаа тий. Дараа хожим гэдэг хоош тавьдаг зүйлээ болох хэрэгтэй. За тэгэхээр энэ хуучин зүйлээ хайж шинэ мөчлөлтөө угаасаа 26 та нар минь эдгээр зүйл дээр анхаарч чадвал амжилттай орно. Яарахгүй байх хэрэгтэй. За ингээд илүү ихийг авахын тулд зүтгэх хэрэггүй илүүдлээ тавихл зам чинь нэгдэнэ. Илүү зүйлсүүдээс салж иж илүү их зүйлийг авахын тулд өөрийгөө зоохгүйгээр харин илүүдсэн зүйлүүдээс салж цэвэрлэгээ хийсэн дээр юм биш үү гэдэг сахиусууд минь одоо та бүхэндээ зөвлөж байна. За одоо бүгдээрээ та бүхний ажил карьер мөнгө санхүү ямар авах вэ гэдгийг харцгаая. За 3 дугаархны маань та бүхний маань 26 оны ажил карьер мөнгө санхүү ямар байх вэ? Одоогийн хийж буй ажил бизнесээ сольсон дээрээ өсөх өөрчлөлгүй. За мөнгө санхүү анхаарах зүйлсүүд юу вэ гэдэг талаас нь гаргаж ирлээ. Бас нэмэлтээр Oracle хүзээр татаж гаргаж ирсэн байгаа. За одоогийн энергиас харахад бол одоогийн та нарын энерги бол 8 of Cups гэдэг хүзэр. Сэтгэл ханамж өгөө байсан зүйлээсээ доторх мэдрэмж аль хэдийн холдож эхэлсэн. Дотоод сэтгэлтэй ч өнгөхтэй те өнгөхдөө одоогийн нэг л зарим нүүдүүд сэтгэлийн чинь дундуур байлгаж байгаа зүрээс холтохоор шийдсэн байна. Одоогийн ажил бизнес чинь болохгүй биш ч гэсэн те бүр айхтар болохгүй байгаа биш ч гэсэн сэтгэлийн чинь дүүрхэ болсон шинжтэй болохоор болт юм уу гэж бодоод байна л та. Тэгээд 2026 он бол илүү утгатай илүү өөр чинь тохирох чиглэл рүү одоо шилжих бэлтгэлийн жил болно 26 онд. Ажил орлогоо зөв сонгол амьдралын одоо тэнцвэр сайжин илүү гэр бүлтэйгаа тэ цаг өнгөрөөх амар тайван сэтгэл ханамжтай аз жаргалтай өнгөрөөх цаг хугацаа та нарт маань гарч ирэх юм байна 26 онд. Зөв зүйн албал мөнгө сэтгэл ханамж хамтдан ирнэ гэсэн үг. Энэ хүзэр дээр Ten of Cups хүзрээс харж болно. За шин санаа ирч хүч зориг орж ирнэ. Гэхдээ хит яаран өсрөх эрсдэлтэй. Төрөний нөгөө нэг мэлхий хүзэрнөөс хэлсэн шүү дээ. Хитрхи яарж гүнзгий огцом шийдвэрийг гаргахгүй, ийш тийшээ савлж өсөхгүй байх хэрэгтэй гэж би нэг зөвлөж ирсэн дөө. Энд дээр бас хэлж байна. Тэгээд шууд гинэт хаях биш альваз хийж байгаа зүйлээ. Гэхдээ шинжлэлийг туршиж үзэх хэрэгтэй. Ажил, карьер, бизнес дээр шин зүйлийг туршиж үзсэн зүгээрээ гэсэн үг. За тэгээд чиний хүч бол хүмүүстэй ажиллах, ойлгох, мэдрэх чадвар. За үйлчлэгээ, зөвлөгөө, гоо сайхан эмчилгээ, за магадгүй сэтгэл зүй, контент, сургалт, гар урлал, хоол хүнс, эмэгтэйчүүд чиглэсэн бизнес уул нь бол та нарт маш их тохиромжтой. За 26 онд ямар нэгэн ажил төрөлгүй байгаа тэгээ одоогийн байдлаар ингээд ажил төрөлгүй байгаа эсвэл шинэ бизнес бодож байгаа юу хийх вэ яах вэ гэж бодож байгаа хүмүүс мань байгаа бол энэ 3 дугаархны маань бол ийм зүйлүүд одоо та нарт уулын тохир шинжтэй байна шүү. Үйлчлэгээний ажил зөвлөгөө өгөх гоо сайхан дахиж хэлье юу лээ төрөө хэлсэн чинь за эмчилгээ сэтгэл зүй контент сургалт урлал гар урлал эмэгтэй хүмүүсүүд чиглэсэн бизнес гоо сайхан ч байдаг юм уу те гэж харж байна. Хүүтэн зөвхөн ингээд ашиг хонжооны төлөө ажлын орчин одоо бизнес бол өөрт чинь бол тохирохгүй. Одоо энэ дээр би юу хэлээд байна вэ гэхээр ямар дараа жил он гараа те ямар нэгэн бизнес хийх эсвэл ямар ажил төрөл хийх вэ ямар мэргэжлээр суралцах вэ гэж бодож байгаа хүмүүстэй хандаж хэлж байгаа шүү. За 26 онд бол ажил төрөл дээр ч одоогийн ажил бизнес дээр чинь маргаан атаархал хин нэхний бохор хилам тоглолт гарч ирж сэтгэл санаа чи стресс төлөвч сөрөг зүйлүүд бас харамсалтай нэнд харагдаж байна. Гэхдээ ялахын тулд бүхнийг хийх гэж улаарах юм бол чи одоо тийм орчинд орох юм бол өөрөө алдах шинжтэй байна. Аль болох юм хэрүүл маргаанаас зайлсхийж явах хэрэгтэй. Өөрийгөө батлах гэж энерги өвөр шаардлагагүй гэдэг сахиусууд нь зөвлөж байна. Энэ дээр бол анхаарах зүйлсүүд нэ. За шинэ эхлэлт бол гарцаагүй байна. За ялангуяа тэгээд удаан хугацаанд юу хийх вэ, ямар ажил хийх вэ, ямар бизнес эхлүүлэх вэ гэж бодож исэн хүмүүс маань шинэ зүйл эхлүүлэн тодорхой хэмжээгээр за удаан хугацаанд ажил төрөл хайж исэн хүмүүс бол ажилд орчих нь байна. Орсон ажил нь маш их таалагдана. Хамт олондоо ажихгүй. Дээрэс нь орсон ажил нь цаг хугацааны хувьд айгүй тийм
боломжийн нөхцөлтэй хуваартай болохоор илүү гэр бүлтэй гаргах цаг зав чинь нэмэгдэх нь байна. За заримын хувьд бол өөрийнх нь шинээр хийх бизнес үйл ажиллагаа нь маш өөртөө таалагдаж энерги авах бас эрэг зүйлүүд энэ дээр бол харагдчихэв. За тэгээд шинэ бизнесийн санаа эсвэл одоогийн ажиллаатай шинэ хэлбэрт оруулахыг одоо эрмэлзэх шинжтэй эсвэл зүрх сэтгэлээсээ өөрийнхөө хоббигоо ажил болгож магадгүй харагдлаа. Зарим хүмүүсийн хувьд бол за эхэндээ мөнгө санхүүгийн орлого бага зэрэг мэт боловч урт хугацаанд энэ илүү өсвөл дэвшилтэй урган гарч ирэх юм аа. Эцсийн зорилго нь тогтвортой өөрийн удирдлагатаа өөрийнхөө ажил карьер дээр удирдагчийн байр суурийг нэлээд тогтвортой байх хэрэгтэй. Чи хин нэгэн захирагдаж биш өөрийнхөө одоо дүрм журм өөрөөрөө байж амжилтанд хүрнэ гэсэн үг. 2026 он бол суурай босгох жил жинхэнэ том ашгийг бол дараагийн шатанд хүртэж эхлэх болно. Магадгүй энэ оны сүүлээр байх 26 оны сүүлээр байж магадгүй юм аа. Тэгэхээр одоогийн ажлаа солих уу гэвэл шууд хаях юм бол тохиромжгүй юм байна. За одоогийн ажлаа хийнгээ давхар өөр шин зүйлс тушаад шин салбар руу ороод тэ ингэж зэрэгцүүлж явбал хамгийн зөв алах юм байна гэж сахиусууд нь зөвлөж байна. Энд дээр одоогийн хийж байгаа ажил бизнесээ солих уу эсвэл өөрчлөх үү гэдэг асуултан дээр биелж байгаа шүү. Шууд хаях хэрэггүй одоо шин зүйл хийгээд тушаад зэрэгцүүлээд явах хэрэгтэй. Одоогийн ажил карьер бизнес дээр шин зөв стратеги хэрэгтэй. Одоогийн хийж байгаа ажлаа бизнесээ түртэй хадгалаад хажуугаараа шин чиглэл шин үйлчлэгээ ямар нэг шин зүйл нэртэй зүйл хийж гээд өөрийнхөө сэтгэл дойр бизнес алхам алхмаар эхлүүлээрэ гэж зохиосууд нь зөвлөж байна. За тэгэхээр анхаарах зүйлс нь юу вэ гэхээр яаран шийдвэр гаргах. Тэгээ маргаан ховж ивтэй орчинд одоо орооцолдохгүй байх хэрэгтэй байна. Хэд эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийж болохгүй зөвхөн мөнгө харж сонголт хийх биш. Тухайн бизнес ажил дээр өөрийнхөө мэдрэмжийг бас даах хэрэгтэй гэж сахиусууд нь зөвлөж байна. За нэг үгээр хэлэх юм бол өгүүлбэрээр хэлэх юм бол 2026 чи хуучнаа бүрэн хаяхгүй. Гэхдээ ирээдүйн зам аль хэдийнэ эхлүүлнэ. Зүрх ухаан хоёроо тэнцвүүлбэл санхүүчин тогтворчих юм байна гэдэг зүйлийг хэлж байна. За тэгээд 26 онд одоо бас сурч боловсрох ямар мэргэжлээ сурах вэ? Яаж ажилд орох вэ гэж бодож байгаа хүмүүс мань байгаа бол тохирох ажлуудын түрүүн бас би хэлсэнтэй бас коучинг хийж болох юм. За эмэгтэйчүүд сэтгэл зүй, гоо сайхан эрүүл мэнд, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн төр зарах мэтчлэн тиймэрхүү зүйл хийвэл зүгээр юм байна гэж бодлоо. Сэтгэлээс гардаг бүтээлүүд бас чамд тус болно. Зарим хүмүүс өөрийнх нь брэндээ гаргаж магадгүй, өөрийнх нь брэндээ гаргаж тодорхой хэмжээгээр захиалгах хувцастай хүн тааруулах үйлчлэл хийснээр амжилт олох шинжтэй байх шинжтэй байна. За заримын хувьд бол өөрийнхөө удирдагч байхыг хүсэж байгаа болохоор хин нэгэнд захирагдахыг хүсэх болох илүү хувийнхаа юм бие дааж хийх шинжтэй байна. Өөрөө хуваараа бизнес хийж эхлүүл өмнө ингээд алтан байгуулагч юм уу тодорхой хэмжээр хүний дор ажилладаг байсан бол хуваараа юм эхлүүлэх юм бол you will reach the height of fame and society. Don't get arrogant гэж байгаа байхгүй. Ер нь бол нэлээд маш тийм өндөр байр суурийг олно. Гэтэ бити өнгөрөө агаарай гэж сахиусууд нь зөвлөж байна. За би энэ дээр нэмэлтээр илүү тайлбарлаж өгнө. Тэгээд өөр чин тохирохгүй ажил бол юм хэтэрхий өрсөлдөөнтэй маргаатай орчин зөвхөн ашиг хонжоо хайсан ажлуудаас илүү татгалзаж ивэл зүгээр юм байна. За тэгээд чи олон хүнд хэрэгтэй. Гэхдээ өөрийнхөө хэмнэлттэй ажиллаад жинхэнэ санхүүгийн доктортой байдлыг бий болгоно гэсэн үг. За тэгээд за social status гэдэг дээр анхаарлаа хандуулъя. Гол мессеж нь юу гэхээр 2026 онд ажил карьер санхүүгийн хувьд нэр хүнд чинь өснө. Амжилттай болно. Энэ дээр угаасаа Major Arcana World хөзөртэй түрүүн би хэлсэнтэй нэг шинэ шат твшнэ гэж. Гэхдээ яаж авч явах вэ гэдэг дээр маш их анхаарал хандуулах шаардлагатай гэж харагдаж байна. Нэр өхөнд өсөж тусам даруй байдалтай байхыг хичээгээрэй. Чиний байр суурь нөлөө олон танигдах байдал чинь нэмэгдэнэ. Хүмүүс чиний үгийг сонсож эхэлнэ. Санал боломж ихсэн те. Тэгэхээр би болсон надад хэрэггүй гэсэн дотоод хандлага гаргавал одоо өнгөрөө байх юм бол би болчлоо. Одоо хангалттай юм бол замчих хаагдах аюултай. Даруй талархалтай байж өөртөө оногцсон төлөө талархалтай хүлээж аваад хүнийг дорд үрцэхгүй байх нь мөнгө боломжийг чинь бүрдүүлнэ гэдэг сахиусууд нь анхааруулж байна. Хүмүүстэй харилцааны хувьд гэвэл яаж харилцан төдий чинээ
Хүмүүстэй яаж харилцаж, яаж ажил төрлөө явуулна төдий чиний орлого чинь одоо өөрчлөгдөнө үү гэдгийг бол хэлж байгаамаа. Үг хэл хандлага одоо анхаарахтай амлалтандаа хүрэхийг бас хичээх хэрэгтэй юм байна. За зарим хүмүүсийн хувьд бол олонний танил болж магадгүй тухайн хийж байгаа ажлаараа онлайн орчин, цахим хуудас, Facebook дээр тэр олонний танил болох олон хүнтэй холбоотой ажил төрөл хийж нэр хүнтэй хүмүүстэй бизнес хамтрах, хувийн брэндээ хөгжүүлэх гэх мэтчлэн маш их том өндөр байр суурийг олох боломжууд нэгднэ 26 онд. За юунаас болгоомжлох хэрэгтэй вэ гэхээр 26 онд хитрхи өөрөө бахархах, өөрийгөө бусдаас дээгүүр тавих, надад хинч хэрэггүй гэсэн хандлага, алдар нэрийн хүндийг буруу ашиглах гэдэг нь өөр чинь маш их гинтийн уналтыг авчих боломжтой шүү гэдгийг хэлж байна. Тэгээд энэ ерөнхий нэрг бол ажил, карьер дээр амьдралын түвшин нэмэгд маш том өөрчлөлтүүд гарна гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр Oracle хүзэр минь харуулж байна. За ажилд өөрөлт тогтсон бизнесгүй хүмүүс мань бол тодорхой хэмжээгээр би сая зөвлөгөө өгсөн байгаа те юу хийвэл тохиромжтой вэ гэж. За хийж болох ажлын зүрх сэтгэлээс чинь ундрах, илүү хоббитой чинь одоо зогтчихийвэл яг тухайн ажил дээр бас нэлээд амжилт гаргана. Хамтын ажиллагаа бас чухал. Ганцаараа бүх зүйлийг хийхээс зайлсхийх хэрэгтэй. За мөнгө санхүү сайжрна. Нэр хүнд чинь өсгийн хэрээр мөнгө санхүү гэжсэндээ огцом сайжрах шинжтэй байна 26-нд. Гэхдээ хүмүүсийн итгэл алдах юм бол мөнгө хөрөнгөч хурдан зогсно. Тийм болохоор шудраг замаар, цэвэр замаар ажил төрлөө явуулах хэрэгтэй. Тийм болохоор бити өнгөрөө агараа гэдэг зүйлийг сахиусууд маань сануулад байна. 26 та нар маань ажил карьер дээр хамт олондоо хувийн бизнес, интернет, орчин эсвэл албан байгууллагатай илүү танигдаж, илүү байр суурьтай болно. Дараа ухаалаг байж чадвал карьер санхүү хоёулаа оргилтой хүрэх өндөр боломжтой 26 юм байна. За ингээд бүх зүйлийг ойлгомжтой хэлсэн байхаа гэж найдаа. Тэгээд анхаарах зүйлс болон болгоомжлох зүйлс юу болж өрнөх вэ гэдгийг ойлгомжтой хэлсэн баг. Таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай. Комент бичиж үлдээгээрээ надтай холбогдох хаягууд description box дээр байрлсан байгаа. За 2026 онд та бүхэнд аз амжилт, лизанд хүсье. Баярлалаа. Баяртай.